Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Он солигдох торгоо акшнд оргилуун дар шиг оргилсан сэтгэл аз жаргал авчрах гэж, юм бүхнийг шин болгох гэж, ертөнцийн бүгдийг ариусгах гэж шин он хаалга тогшин байна. Цэнхэр дэлгэцийнхээ өмнө сэтгэл тоглон хүлээж суугаа нийт монголчуудаа зориулан X-Studio Production-оос бэлтгэн хүргэдэг өвлийн инээмсэглэл баярын тусгай дугаар маань Eagle News мэдээллийн хөтөлбөрөөр эхлэхэд бэлэн боллоо. Ингээд үзэгч та бүхэндээ эхний мэдээлэлээ хүргье. Алдан байгууллага найз нөхөд хамт олныг гээд шинэ жилийн баярын арга хэмжээ тасралтгүй зохион байгуулагдж байгаа энэ үед анхааруулга сэрэмжлүүлэг болох үүднээс мөн мэдхэд илүүдэхгүй нэгэн аргын талаарх мэдээг та бүхэндээ хүргэж байна. Энд яг юу болсон бэ? Энэ хоёр хүн яагаад энд хүрээд ирв? За энэ ийм болсон. Би өөрөө 6 цагийн үед Facebook-аас сууж байхгүй юу? Би өөрөө Facebook-ийн байнгын хэрэглэгч хүү. Тэгээд Facebook-аас суужсэн чинь харин энэ хоёр миний дагагч л да. Лайв хийсэн байж байна. Тэгээд лайвын үзээс суужсэн чинь манай энэ хажууханд энэ шинэ жил нь болж байгаа юм байна. Ресторан шинэ жил нь болж байгаа юм байна. Тэгээд манай хоёр дагагч лайв хийж байгаа юм байна гэж бодоод байж ирсэн. Тэгээд орой 11 цагийн үед чи агаар салхилтаа гэж гарсан чинь харин манай энэ довжог тэрлээд хоёр хүн тасарсан байна. Юу болов яаваа юу гэж очиорсон чинь яалчгүй манай хоёр дагалдаг ч юу. Тэгээд энэ хоёрыг оруулж ирээ чаваас амганд ингээд гисгэгээ өгж байгаа царай. Тэгээд ингэсэн байгаа юм. Хардаа энэ дараа энэ хоёрыг сэргэлээ. Ийм бичлэг хийсэн байгаа. Хардаа. За тэгэхээр монголчуудаа бид хоёр одоо ажлынхаа шинжил рүү орох гэж байна. Гадаа хүүтэн байна. Имийг ажуудгүй хөөрөөд ууж ирээ тасарч магадгүй. Тэгэн бол сайхан сэтгэлтэй монголчуудаа та нар бид хоёрыг хүргээд өгчээрэй. Манай эхнэрийн ус 90 23 56 78 дугаар байгаа. За тэгээд бид хоёр шинжилдээ орлоо. Явруу. Асуудалгүй бид хоёр ямар заригтаар суухгүй. Би шөнө нэг цагаас Солонгос руу нисэн найзаагаа өргөжгөөд явлаа. Нислээ. Нислээ. Энэ лайвын үзээд бис арга иргэний бүгдийг дуулцлаа. Одоо эхнэр нь ирж ийн гэсэн. Наатаараа нусаас сугарлаар игдсэн байхгүй энэ хоёрыг. Сурлагч хардаа. Тэгээд би телевиз дуудсан хамгийн гол шалтгаан нь өнөөдөр би Facebook ухснараа Facebook-ийнхаа хоёр дагагчийг алтан амнаас нь аварлаа шүү дээ. Тэгэхээр би бас Facebook-ийн олон найзтай хүн л дээ. Тэгээд миний Facebook-ийн найзууд дондоос Монгол улсын гавьяа тамирчин Бадрууг маань байна. Оди би алтан медальтай Төвшин Баяр маань байна. Оди би мөнгөн медальтай Сэрд Амт маань байна. Топ медаль Бод Гэрэл маань байна. Төрийн сэрхэд Созор Армах маань байна. Ингээд яриад байвал олон найзууд байна. Бүгдэнд нь шинэ оны минь төргийа. Тэгээд миний пэйжхоц Security доогор зураас Себастьян. За хэрэгтэй мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Та бүхэн шинэ оноо сайхан нэрлээрэй. Газар дээрээс нь сэтгүүлчин төрөг шууд мэдээллээ. Дэвчишгүй хүнд хөдөлмөр эрхлэлтийн жагсаалтанд нэгэн сонирхолтой ажил мэргэжил багтсан байна. Тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд олон сарын судалгаа шинжилгээ шаардлагатайгаас гадна бие сэтгэлийн амаргүй зовлон шаналлыг даван туусны эцэст хүссэндээ байна. Энэхүү хүнд хэцүү хөдөлмөр нь ямар ажил мэргэжил болохыг бидний бэлтгэсэн дараах сурвалжлагаас хүлээн авч үзнэ. Бид бүхэн тус зургийн цагдаагийн хэлцээс маш сонирхолтой сонин дуудлага ирсний дагуу бид нар хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр яг юу болсон юм бол? За манад өөр дүмний юм дуудлага ирж байгааг үл дээ. Маш сонин дуудлага ирсний дагуу та бүхнийг дуудлаа. Одоо бүгдээрээ орж харцгаая. За тийм бүгдээр орё. За мөрөг. Ой. Хараа нөгөөдөл чи хүрээд ирлээ. Сайн бацгаана уу? Хулгайч юм алдчихлаа шүү дээ бид хоёр. Дотроос алдсан юм уу? Үгүй тэр коридорт байж. Үгүй энэ хаалга төгжиж гэж хэлсэн шүү дээ. Би чамд хаалга төгжиж гэж хэлсэн. Би чамд тэр хаалга дүгжих юу ямар хамаа байна. Энэ хаалга онгорхоо байсан уу? Онгорхоо байсан юм аа. Болоод алдахгүй юу? Тэгээд бэлий юм шүүрээ явж байгаа байхгүй бүр зэвүү өрөөд байгаа байхгүй юу? Тэг юу алдсан? Зөндөө. Амар гоё юмнуудаас хоёул тэр цаа дөрөнөөс нь эхэллээ. Хэлсэн шүү дээ. Күчигийн шил шүү дээ. Амар гоё күчигийн шил. Та боддоо 0 бэрэнд. Би тэр чинь алиг зөндөө судалсан шүү дээ. Муухай байгаа зү зөндөө судалсан шүү дээ. Би тэр зөндөө хөдөлмөрлсөн шүү дээ. Энэ хажуу авиргынханд танил найз нөхдүүд болсон. Энэ хажуу авиргынхын найз авгаадаа үрдлийг нүрээ явуулсан шүү дээ. Энэ жараад зүтсэн шүү дээ. Тэрийг яриад яадаг. Хамгийн гомдлож байгаа нь би тэр бүтэн 6 сар хөдөлмөрлсөн байхгүй юу? Тэгэхээр тэр муу хулгайчуд яг тэр 6 сар хөдөлмөрлсөн нэг 6 секундэд бэлгийн шүүрээ аваач. Тэр нь зэн үрээд байна. Та наадах авда. Юу наач? Шинаатаа авчихл та яаж яах вэ? Энэ хөдөлмөрийн багц юм шиг байхгүй юу? Энэ тэр
цэп онголох гэдэг энэ намайг дуудсан байхгүй юу? Чи тэрийг газар одоо дийлэхгүйс юм ааши. Тэр орондоор хамгийн малтчлаа. Би чамд хэлсэн шүү дээ. Тэр чинь худлаа овоолж маяглахгүй зүгээр зүглээ аваа явчих юм. Юуны маяг гэж бас яг энэ дээр ингээд гай болж байгаа байхгүй юу? Та хоёрыг сонсон чиг сонин бодол төрлөө л дөө. Тэг яагаад цагдаа дуудсан юм бол? Юу гэсэн үг юм алдчихад шүү дээ бид хоёр. Тийм шүү дээ. Юм олмоор шүү дээ. Юм авъя л та. Тийм чи сонирн байгаа шүү дээ. Бид нар мэрэгжил нэгтэй ч гэсэн нэг нь хөдөлмөрлж байна. Тэгэд бус нь бэлэн юм дээр шүүрээ. Энэ монголчуудын балет зам байхгүй ингээд бэлэн сэтгэлгээд ингээд бэлэнчлэг бүр амар муухай. Хөдөлмөрлөхгүй дандаа бэлэн юм дээр ажиллаа сурсан. Тийм үстэй. Тийм хамгийн гомдолт нь битэр хөдөлмөрлөөд тэд нар болохлоо зэрэг бэлэн юм шүүрээ явчих. Тэр нь зэмүүрээ, тэр нь гомдолтой байхгүй мосоо. Гар болон тасарсан мосоо навш. Юм олж амаар юм олъё. Юм авъя. Яг юм авдаг нь яг эцэст нь авдаг юм байгаа үү. Тэгээд хамгийн гол нь бид нар битэрийг ингэж яадаг бэлэн хөдөлмөрлөл дээр яг ажилласан тэр хулгайчуудыг л олмоор. Амар стресс чинь амар хөдөлмөр шүү дээ. Бодны шанална амар чи нэмээ. Амар ажиллах алан багхгүй тийм үстэй. Эсвэл би юу чи юу энэ ертөнц шүү дээ нэр амар гомдолтой байна цагтаа. Цагаанда гарч байгаа байхгүй орчин үеийн хулгайчууд нэр шүү дээ. Одоо сүүлийн үеийн юмнууд ийм балиар. Тийм харин хизээ манай ах ичнэр тийм байсан тийм байлгүй л. бид нар би энэ хүндэлдэг байсан. Яг хүндэлж амьдэрсэн бид нар. Хэцүү нэр юм аа л олж авмаар байна. Юм авлаа. Юм олмор. Юм олмор байна. Үнэхээр сонирхолтой дуудлага байлаа. Мэдээллийг газар дээрээс нь номно хүргэлээ. Техник технологи гэрлийн хурдаар өсөн нэмэгдэхийн хэрээр гар утас улам ухаалагцсаар байна. Шинжээчдийн гаргасан судалгаагаар ухаалаг утас хэрэглэгчдийн 80% нь 15 минут тутамд утсаа шалгадаг гэжээ. Харин энэхүү гар утасны хэрэглээ энгийн нэг гэр бүлд хэрхэн яаж нөлөөцнийг бидний бэлтгэсэн дараагийн мэдээллээс хүлээн авч үзцгээе нөө. Дэлхийн томоохон компаниудын нэг хэмээгддэг Apple компанид нэгэн Монгол бүсгүй хэрэглэгч гомдол гаргасан байна. Чухам яагаад ямар учраас гомдол гарах болсон талаар уг эмэгтэйгээс өөрөөс нь асууж тодруулъя. Сайн байна уу та? Сайн байна. Та Apple компанид гомдол гаргасан гэсэн үү? Гаргасан. Чухам яагаад ямар учраас гомдол гарах болсон юм бол? Үгүй чи би яг нэг шин техник дэвшил технологиг өгөөсгöd байгаа юм биш л дээ. Тэгтээ ингээ янз бүрийн үйлчлэгээ ингээл нэвтрүүлэхий байн янз янзын үйлчлэгээ нэвтрүүлээд тэрнээс чи бол одоо манай хүн зул сарвчгүй одоо ийшээ орчлоо би хүлээгээл байж байна. Тухайн үед яг юу болсон юм бол та надад дэлгэрэнгүй тайлбарж өгч болох уу? Одоо инглилт. Ханя. За нэг сайхан часмичаа уучих миний хань. Ханя яасан бэ? Унаа. Юу ч гацсан байж штэ. Код хэлтэй ханя. Код хэлтэй. Тэгээ чааваса. Алуу ингэж идэг баха нэг юм. Энд дараах. Энд дараах та би кодыг тайлбар хийх та. Чи ямар тэнэг амтэн бэ чи өгчиж. Кодоо нөгөө танаа өөрөө хийгээд. Намайг гаргээд байгаа мó. Ямар тэнэг юм бэ энэ чинь. Ясгаачлаа. Чи яамдаа данч чи юм. Надаас муугаад яах вэ чи? Байна уу? Хугацаа алдчихж байгаа байхгүй тий? Хамгийн гол нь хугацаа алдаад ингэ баларлаа шүү дээ. За гайг баха. Та шинэ оноо сайхан ухтаарай. Баярлалаа үзэгчдээ. Мэдээллийг газар дээрээс нь оноо хүргэлээ. Хал үзэж хашир сууж амжаагүй залуус маань цэл залуу насныхаа гинэн итгэмтгий байдлаасаа болж нэгэн арга мэх өгөөшөнд амархан орж өртөж байгааг батлан харуулсан мэдээ бидэнд ирээд байна. Жохом ямар өгөөш болохыг дараагийн мэдээллээс хамтдаа харцгаая. Ажээ тонголоо байна уу? Ажээ тонголохтой танилцах гэсэн юм? За одоо боллоо. Сайн байна уу? Сайн уу? Өөр ажээ тонголоо мөн үү? Тийм ээ. Эрдэнэ тогтох ажээ тонголоо мөн тий? Тийм. Сая 18-наас хүрсэн мөн тий? Тийм. Өөрөөр ресторан дугаар хагсын 98 11 13-наас 2 мөн үү? Тийм. Бачаа. Мөн бэ? Амар гэрээ. Сайн байна. Таныг Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах үндсэн үүргээс цэрэг татлагаас удаа дараа зайлсхийсэн учраас бид бүхэн баривчилж байна. Та хувцас өмснөө биднийг дагаа явах болно. Гүрэх зүг баха. Хувцас өмснөө биднийг дагаад явах болно. Төрөл. За баярлалаа. Бид дараагч хайлж хаалаа. Баянгол дүүрэг 13 дугаар хороо 2-ын дээг 14 баяр сайхан гэж юм аа. Тэр залууг л баривчилж одоо 3 дахь удаага зайлсхийсэн шүү дээ. За. За энэ бол үнэхээр сайхан арга байна. Тэр татлах маань энэ арга хэр олоотой юм гэж
байгаа вэ? За энийг бол маш олон удаа хэрэгжилсэн. Одоо их олон аргуудаас энийг бол хамгийн найдвартай шилдгээр нь бид өхөн шалгуулад байгаа. Тэгэд энэ аргыг хэрэглэхээр ирчүүд маань залуучууд маань одоо гэрээсээ суг үсрээд гараад ирээд. Ер нь тэгээд одоо энэ үгүй хэлгээд мөн дургүй ярих юм гэж байна. Хаана хав? За энэ би өстө дэми юм ярьлаа шүү. Энэ хэсгийг хасч яриа зэ. За эдээ дунд хаана. Хараад за явна. Шив. Нэрчүү чи зүгээр тэрийн халбанд явчихад яадیں۔ За Шинэхэн мэдээллийг газар дээрээс нь хөрвүүлсэн сурвалжлагч Минжин. сүүлийн жилүүдэд ажил идэвхтэй хайгчдын тоо усан нэмэгдэхийн хэрээр ажлын байрны тоо ч гэсэн энийгээ дагаад нэмэгдэж байгаа таатай мэдээг хөдөлмөрийн биржээс өгч байна. Ингээд нээлттэй ажлын байр зарласан дараах албан байгууллагын талаарх мэдээллийг хүлээн авч үзнэ. Бид нэгэн байгууллагын гадаа хөрөлцөн ирээд байна. Эдний компани нэгтлэн шалгаруулж авна гэж зар өгсөн байгаа. Их сурвалжийн мэдээлснээр маш сонин аргаар шалгаж авч байгаа юм байна. Яг ямар шалгуураар авч байгааг нь бүгдээрээ дотор нь орж үзцгээе. За залуучуудаа амжилт. Анхаар. Эхлэе. Ураад. Хөдөөд. Минут яваад. Задгүрийн ихний чи яасан бэ? Стоп! Яаж идээд байгаа юм бэ? Та нарыг тайлангаа идэж дуусгасаар байвал татваргийн энэ өрөөнд ороод ирээд зогссон байна. Тэгээл та нарыг одоо нөгөө чинь чаваастай цаасаа идэж байгаа гэд хаалганы хажууд хүлээгээ зогсож явах уу? Үгүй. Тийм юм байдгүй шүү хүмүүстээ. Дахиад нэг боломж олгоё та нарт. Анхаар. Эхлэе. Ураад. Намуудаа шууд өгдөө. Тэлгүүрийн чи яасан бэ? Стоп! Залуучуудаа та нар дөнгөж сая нэг байгууллагын үйл ажиллагааг татварынх нь барьж өгөөд энэ байгууллагын үйл ажиллагааг дампууруулчлаа. Баяр хүргэе та нарт. Хөөе. Тэр улаан костюмтэй залуу яаж идээд байгаа юм бэ? Чамд наад захын нэгтлэн бодох хүнд байх цаастай харьцах тэр мэдрэмж алга. Заавчлаа. Залуучуудаа та нар ингэж байна. Цаасаа бөөгнөр нь базаад амруугаа чихэд нэг бол томор ураад байна. Энэ чи биш шүү дээ. Энэ хараа. Харч. Энэ хараа урлаа. Жижиг. Оо энэ хараа. Одоо энийг бацлаа. Ингүүл та нар төлөө хэлбэр авлаа. 2 секунд. Гэхдээ яг нь олон жил бас цаас эзнэх туршлага байна. Би бол юу ч та нар зажилдгүй жавцаа гэж сонссноо. Үгүй. Энэ хүн бол секундээр ярихгүй шүү. 36 тойлд залгиж амждаг хүн байсан. Бүхэл бүтэн 15 жил манай байгууллагыг татвараас аварсан тийм л хүн. Харцгаа. Бос. Мөрг. Болон. За залуучууд 5 хоногийн хугацаа өгье. 5 хоногийн дараа ирээд дахиж шалгалт өгнө. Тэнцэн улсууд манай компанид өндөр цалинтай ажил та бүгдийг хүлээж байна. Тэнцээгүй нь гэрийн дэдийн хоол технологийн ангид, залуучууд нь гэрийн дэдийн зурт удирдлагын ангид үлдцгээе. За сая тааг харсан баха. Эдний компани нэгтлэнгээр орно гэдэг нь үнэхээр барахгүй даваа юм байна. Газар дээрээс нь бэлэг дэврэл мэдээллээ. Eagle News мэдээллийн хөтөлбөрийн шинэ жилийн тусгай дугаар энд хүрээд өндөрлөж байна. Хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохилж цасан одод дээрээс бодрах тэрл үед халуун өмсөлт мэт дарсаа тулган хамгаас сайхнаар шинэ оноо өгтаарай. Шинэ жилийн сайхан баярлалаа. За дэрийг явуучихаа. Дахиад нэг явуучих юм уу? Та бүхэн сайхан баярлалаа. Байцгаана уу эрхэм үндэт үзэгчтэй бид бүхний бэлтгэсэн өвлийн инээмсэглэлтэй хамт байгаа танд маш их баярлалаа. Тэгэхээр одоо би нэгэн цоошин болон та бүхэндээ задлах гэж байна. Энэ юу вэ гэхээр залуучууд та бүхэн зориулсан болно шүү. Ер нь залууч гэлтгүй хүүхэд насаа дурсъя гэж байгаа хүн болгонд зориулж байгаа. Тэгэхээр энэ бол Guys Time
3 2 1 тэг ихтэй. Марга! Энийг хардаа. Шалгалтаа ихсэл тэрсгэж штэ. Намруу. Сайн байсан уу хүмүүс? Сайн байсан. Ууштараа би энэ сургууль шинээр орсон багш. Цэцэг маагаамаа. Тий. Энэ инженерийн 3 дугаар курс үү? Он багш өнөөдөр шалгалт авах хэрэгтэй байсан тийм ээ? Өнөөдөр шалгалт авахгүй нэ. Учир нь өчтөр орой онон багш машинд мөргүүлээд 2 хөлн хугархаа гинт твдэж байгаа юм байна. Тэгэхээр өнөөдөр шалгалт авахгүй гэж ойлгож болно. Тий. Чи үстэй. Ана багш өгсөн нэрсэн гэдэг. За хүүхдүүд байж. Хоёр наашаа гараад ирдээ миний айлхуу. Наашаа гараад ирнэ айлхуу. За өгсөн байж. Нэр хүн зогсч. Та хоёр бол шалгалт хийдсэн. Багш нь хоёр онц тавилаа. Гарч болно. Тий. Босон сууж яа. За. Яада гинэ. Хүний завдангоор жаргал хийж yes гэж орилно гинэ та нар. Ухтны ирсэн багш илүү. Хинийх нь ухтны ирснийг одоо би та нарт шалгалтын шин авч үзнэ. Дор бүрнээ цаасаа гаргаж бий. Уучлаарай залуу. Өөрөөс чи нэг юм гойчихоо. Йоо, манай нөхөр яг өөртөө ч адилхан битээ залуу байхгүй. Тэгээд энийг нэг өмсөж харуулж тусалж болох уу? Тэгээд. Баярлаа. Ямар гоё тусч залуу вэ? Юу? Чиний цэрэгт явмааргүй бастай. Үгүй явмааргүй л шүү дээ. Харин тийм бүхэл бүтэн нэг жил зүг харин тийм бөө аачлаа. Хүш. Тэгэхээр шүү. Над нэгэн цэргийн алснаас баттаараа мултрах нэг арга байна. Тийм үү? Манай найз бүр өөрөө хэлж гисэн. За, ингэдэг гэж юм зөө. За, одоо цэргийн дарга явна шүү дээ. Тэгэхээр үлээ цэргийн даргын нүдэн дээр улаан цаа үнсэлцэх хэрэгтэй гэж. Гомо осуудыг цэрэгт авдгүй гинэ. Би чамтай юу? Тий. Зүгээр аваарай хөш. Хөөш. Чи бүтэн жил Нойтон Бакалта гүмөр байгаа юм байна те. Тэгээд дуртай үдээч хоолойд чадахгүй. Дуртай үдээч унж чадахгүй. Тэгээд наад цэргийн албандаа явуул та тэгээд. Босон штэ. Гүчи хурдан хариу гол. Хэрвээ чи чадахгүй хөө би дараагийн үнээс тохиролцмоор байна. За галц. За юу сүртэй би надад ч гэсэн за хэцүү юм гэж бодоод байгаа юм да. За маягтай юм те юу сүртэй юм те. Ганц удаа штэ. За залуучууд. Ой. Энийг нэг баялаар гоомоо юм. Жилийн жидлийн гэрцэн цэрэг татлагаар ирчүүд үүсэж явах юм. Йоо, та одоо юу сүртэй юм дээ. Би ямар байнга ирээд байна уу? Жилдээ 2 л ирж байгаа штэ. Чи одоо хайш ирэх ёстой юм уу хайш юм? Айдуу тэнд хүн байна уу? Энийг гарах. Йоо, чадсан бол барьж яваад тэр цэрэгтээ явуулчаач. Би чи явмаар л штэ. За над битий хөөр. Гоё хараа. Гоё. Янзын богостэй. Хараа. Чи яаж юмтай газар намайг оруулсан бэ? Юу ярьж байгаа юм бэ? Асуудалгүй штэ. Үр тавьсан юм шээ чи. Юу гэж үр тавьж идэв бэ? Харин бол харийнхын төлөө мөнгө бол юу ч. Энийг юу ч шүү нэрээ. Энэ тандаа гой хүмүүс орж ирэх юм те. Харин тийм ээ. Чи чи надаа мөнгөтэй баячууд орж ирдэг байхгүй юу? Мэн чи ядуу оюутнууд бол ийшээ зүглэгч байдаг уу? Хоолнтой ч юу? За, харин наад орч ирээ за. Наад орё. Би нөгөө юу захалж, цэцэр салаа захалж идэх үү? Цэцэр үү? Юу яа?
Хараа Цэзэр хэрэггүй. Хараа эдний байцаанаас салаад үнэн дасархан амттай тхүү. Эдний дэрсэн хүн болгон заавал тэр байцаанаас салаад энэ идээд гардаг байхгүй юу? Таны газар зөндөл байцааны салаад иддэг Үгүй хараа эдний рестораны байцаанаас салаад хүн болгон идэх гэж заавал энэ ирдэг байхгүй да. Үнэн дасархан амттай. Чи зүгээр идээд үз. За тэгэл байцааны салаад нэг десерт биш үү за? Десерт. Юу, зөвчөө. Таны захиалсан 50 г ус. Өө за баярлаа. Яс зүгээр үү? Захиалга өгөх үү? Ой, тэгээд би захиалга жоохон байж өгч тхөө. Жоохон байж өгч. Хөөе, яс хорд ирцээ. Харин эднийх ийм гоё үйлчлэгтэй газар ихгүй да. Хурлан шуурхаа. Энэ юу ут ийзээ? Наа чи нөгөө юу яасан? Эдний нөгөө ресторан чи бас ариун цэврийг үнэн сайн загт юм байна. Чамаагаас 0 ороод ирэх оронд энэ ч бас нэм бактери янз янзын морчгоо тэгээд албаар бүр ингэж яаж байгаа вэ? Хамгаалж байгаа. Гай юм тийм үү? Гоё. Хамсаад үз. Гоё юм байна. Энэ уугсуусан жоох юм уу? Уугсуус нь бол би зүгээр яг тааруулаад хийсэн дэж. Яг уу. Юу яа? Тэгвэл хоёлаа юу яа? Гарсуу. Чи минь захиалсан юм уу? Аа. Би чамаа шатааш дууслаа. Зүгээр штэ хараа. Яасан гоё. 1777 оны Итали тарсан. Юу юм гоё. Шарын ч нөгөө анрын жуус шиг амттай юм шиг. Үгүй ингэдэг байхгүй таараа. Ингээд дарсууд чинь удах тусмаа он жил өнгөрөх тусам ийм гоо жихэрлэг гоё ундаа шиг амттай болдог байхгүй та. За нэр шин итгэхгүй шүү дээ юм уу? Юу гоё десерт. Десерт юм уу? Десерт. Чи нөгөө дэлгүүр зардаг зарим шиг юм шүү дээ. Харин яг энэ дэлгүүр зардаг юм шиг хийж чаддаг байхгүй эдний ресторан. Тий бол хүн болгонд десертийн идэх дуртай байдаг байхгүй да. Баярлалаа. Өнөөдөр ч гоё өдөр байна. Баясаа би чам баярлаа. Зүгээрээ өнөөдөр би чамаага гайхалтай өдрийг өнгөрүүлнэ. Гоё юм аа. Би стамбул дагуу юм газар орч үзчих. Энэ нанд. Юу баясаа. Яана би бүр чамаа шатааш дууслаа. Зүгээрээ. Бас яах гэдэг би баясаа. Өнөөдөр би чамдаа би энэ гайхалтай зүйлийг өгье гэж утсан. Энэ манай ээжийн эмээгээс эмээгийн хилэнцээс өв уламжлагдаж ирсэн ийм гайхалтай хүн цэнтэй зүйл байгаа юм. Шүрөө өрг юм уу? Биш яараа. Нүдэ амжаач. Намука. Хата нүдэ нээж болно. За. За, сайн байцгаана уу оюутнуудаа. За, ингээ удирдлагын шалгалтын дуун гарсан. Ингээ та бүхэн танилцуулъя. Хамгийн түрүүнд A, B буюу онцгой авсан хүүхдүүдийн нэрийг хэлье багшд. За, Алтан зул. Баярлалаа. Зол жаргал. Баярлалаа. Батгэрэл. Баярлалаа миний хүүхд. За, их баяр. За, эдгээр дөрвөн хүүхэд маань энэ ангиас онцгой авсан байна. Баяр хүргэе та. За одоо харин шалгалтанда C авсан хүүхдүүдийн нэрийг багш нь хэлье. Отгонбаяр. Савг дулам. Савг сүрэн. Батэгдэн. Алтан цэцэг. Дугуй санжаа. Завн гөрөв. Энхтөр. Атмүг. Батсүх. Та нар ч бүр алхны хүүхдүүд ээ. За одоо D авсан буюу энэ сургуулиас хөөгдөж байгаа нэг хүүхдийн нэрийг хэлье. Энэ хүүхэд бол Даш. Даш. Даш байна уу хүүхдүүд? Даша. Нэш ороод ир. За. Аба. Энд тавьчих уу? Тэг надад тавьчих. Энд өгөх үү? Аха. Тайлж. Тайл ороод ир. Оо, тайлан. За, би чам цай хийж. За. Нэш ороод ирчихэ. За.
Гоё байр юм аа. Хөөе зогсоод хаашаа суугач. Хаашаа. Тийш үү. Энд үү? Аа. За. Хөөе чи тийш суугач. Цаашаа буудан дээр суугач. Зүгээр энэ гоё шүү дээ. Цаанаас суул та буудан дээр. За. Цаа. За. Хөөе би чам тоглаа шивчрахаа мартсан. Оо яах юм бэ Минжи? Тэргүй танах шалтгаан алдсан байна Минжи. Үгүй ээ. Яах. Флаш мисгүй болохгүй ш. Амсч. Өмсөж. Үгүй би чам дээр нь таарахгүй л өөр углаа шивчрах гэдэг нь өмсч. Үш тэр яас хөөрхөн дондог маанууд тий. Чин дондогош матрешка штэ. Тийм үү. Мандорч явуулчлаарай. За. Хөөе. Чинза. Та 12 сарын 31-нд тэгээд орой юу их үү онгорхаар. Хүш. Найзууд гоё амралтанд явна гэсэн шүү дээ. Явж чадах юм уу? Болно. Тэгэл таа. Тий, аваа хөхтэй аваад найз хүнтэй аваад хоёулаа хамт явж. Тэгэл таа. Хөөе Чинза. Чи энийг нэрээ нэг тогтоогоод өгөөш надаа. Яач? Би энийг салхнаад нэг унах гээд байгаа байхгүй юу? Амжихгүй л явах. Оо. Well би санталмаа. Гарч маа ойлоо. Хөөе. What's up guys? Эргээд уулзах таатай байна. Тэгэхээр бидний бэлтгэсэн guys time болмаар та бүхний дурсамжийг хөгжиж чадсан гэдэг би төвдөө итгэлтэй байна шүү. Тийм болохоор аз нь багаад хэмэрн байвал дараа жил guys time-аараа уулзцгаая. Монгол тулгтны нэгэн эрхэм нэвтрүүлгийг хуучин оноо үдэж, шинэ оноо өгдөх энэ цаг мөчид нэвтрүүлгийнхээ зочин хойморт суу цаль төгс нэгэн эрийг үрсэн. Бид урд нь энэ нэвтрүүлгээр туулсан зам мөрн Монголын багхал улсан эрхэм зочдыг урддаг байсан бол энэ удаад авилгачдын загалмайлсан эцэг болсон хүрэлхүүгээр нь чин сэтгэлээсээ хүүрнэж хөөрөлдөх гэж суун. Хүмүүс таныг нэртэй авилгалчдын эцэг гэж ярих юм. Тэр нь чи юу юм бэ? Тэгэхээр яг ямар хүнийг авилгалч хүн гэдэг юм бэ? Гэхдээ би бол хүний ажлыг бүтээгээд өгчтэй. Тэгэл хүмүүсд ажлыг бүтээгээд өгснөд төлөө баярлсан сэтгэлээ илэрхийлээл гар цайлгадаг байхгүй юу? Та нар бодолтой бүр одоо эрт дээр үес монголчууд чинь ажлаа бүтээж өгсөний төлөө бие биенийхээ гарыг цайлгадаг байсан сайхан уламжлалтай тийм ёс заншилтай ёс жудагтай ард түмэн шүү дээ. Уг нь цагаан жанжинд барихаар амлсан юмсан. Баатарванд барьчихвал яадаг бол айлинд нөхөл ашигтай болоо. Тэр орон нутаггүй таны үлчиндээ өгснөөс сайд Баатарван таны амгалан айлтгая. Таны бие лагшин тунгалаг марлиж явна уу? Би бол луугны өчүүхэн бол итгэлт гэгч хүн. Их он таныг манай энд марлиж явна гэж сонсоод өөрийн буурай хөрөнгнөөс агтмаар арав амбан шараарвыг их зэрэгт нэмэр ханд болгон барьж байна. За. Одоо тэр байтугай 800-ны тэртээ хүмүүс бие биендээ булган даха үйлцэж явуулцаад ажиллаа бүтээж биш түүх биш шүү дээ. Ярил тийм. Энийг ярихгүй хэрнээ. Одоо амьд мэнд байгаа намайг авилгачийн эдрэг нэрлэчихэд бас нэг мүү дайрч давшлаад байх шинжтэй. Тий. Ичих хэрэгтэй. Ганц авилгалчин руу дайрахаас ичих хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр Монголд олон авилгач байна. Тийм зэрэгтэй юм бол бүгд дээр рүү дайрах хэрэгтэй байхгүй? Ичиж амтрах хэрэгтэй шүү дээ. Өвчтөө яг ингэ нэвтрүүлэг ихлээр хүн ингэ өөрийгөө аждаг байхгүй юу? Гэхдээ та ингэ яг нэвтрүүлэг ихлэхээр харин бие бариад тах юм. Тийм үгүй чи авилгалыг чи ярихад бас хэцүү байхгүй юу? Аль өнцгөөс нь ярих үед чи амар ухаан шаардж байгаа байхгүй юу? Авилгал авахаас хэцүү юм биш үү? Бид хин нэгнийг буруутгах гэж энэ асуултыг асуугаагүй л дээ. Та зөвөр ойлгоорой. Монголын нийгэмд авилгал гэдэг зүйлийг бий болгоход маш их үүрэг гүйцэтгсэн хүн гэвэл таныг гэж үздэг.
Бөө тэр нь чи юу юм бэ? Хүн төрөлтөөл авилгалч болно гэж төрдүүн лавтай штэ. Тэгэхээр энэ авилгал гэдэг зүйлийг та анх хэдийд яаж мэдэрсэн юм бэ? За одоо олон жилийн өмнө юм да. 10 жилд байсан. Манай сургууль Жорлонгийн хар гэж очтой нэг авгаа байсан. Наац. Зайлвал тэр авгаа чи одоо нойлоо нэг цэвэрлжүүл онгойлгонч гэж байхгүй шүү дээ. Гэхдээ тэр чи одоо яагаад нойлоо онгоолгож өгдөг вэ нөхөр? Гү яах юу ах вэ нөгөө хүүхдүүд цэвэрлсэн нойлыг ороод мухуулах чинь гэдэг тэгж байхгүй юу? Тэгсний өдөр балард юм аа. Миний гэдэсгүүлгээд. За тэгэл игчдэр очиод нойлоо онгоолгоод өгөөч гэсэн зангүй шүү. За яаж тэ гэж гинт нэг мэрэгэн арга төрдөг. Ээжийн завсарлагаанаар идэрээ гэсэн 24 чихрийг игчид өгөө та нойлоо онгоолгооч гэсэн чи онгоолгоч шүү. Воо. Эндээс миний анхны торгон мэдрэмж төрсөн. Ямар ч хүнд юм өгөхөд дургуучдаггүй юм байна гэдгийг би тэгэхэд анх ойлгосон баггүй юу? Урлагийн хүнд онгод орно гэж байдаг. Тэгвэл авилгалаа өгч авалцахад онгод орох тохиолдол байдаг юм болов уу? За одоо ер нь энэ сэдв бол бас их хүн сэдв шүү дээ. Ер нь нэг тийм нэг хэр баргийн хүний хийж ажил биш. Одоо хүнтэй харьцна. Нарийн маш том ухаан шүү дээ. Одоо хүнтэй яаж харьцах вэ? Эмэгтэй хүн бол яах вэ? Эрэгтэй хүн бол яах вэ? За эмэгтэй хүн дундаа 40-тэй, 42-тэй, за 20-тэй, 60-тай. Одоо 60-тай эмэгтэй дундаа хөдөөнийх үү, хотынх үү? За хөдөөнийх байлаа гэж аймгийн төвийнх үү, сумын төвийнх үү? За тэгэл тэднийх ч одоо ээж аав нь юу хийх вэ? Аавынх нь аав юу хийж байсан? Эдний удам бүх байна уу? Одоо янз бүр бүх судалгааг бол нарийн мэдэх хэрэгтэй байхгүй юу? Нарийн штэ эн чинь. Би бол ухааны олохгүй юм байна. Олохгүй. Монгол тулхтны нэгэн эрхэм. Тэр цагаас хойш та тэр ихчид одоо 0 орохдоо чихэр өгч аргалдаг болсон. Оо тэр өдрөөс ч хойш 0 бол миний хувьд нээлттэй болсон шүү дээ. Тэр битгий хэл би одоо өөртөө нэг чихэртэй болно. Юу гэсэн үг вэ? Яах вэ одоо 0-д орох гэж байгаа хүүхдүүдийг жагсааж байгаа бол 2 чихэр аваад нэгийг нэгчдэг бол нөгөөх нь өөртөө авчих шүү дээ. Бас. Энэ бол цуснд нь буцаж исэн сэрэл мутарт нь чихэр болон хуурч байгаа төрмөл ан шиг. Та авилгал гэдэг нэр томьёог мэрэгжил болтлон зүтгэсэн хүн. Мөнгөнд дургүй хэн байх вэ гэж олон хүмүүс ярьдаг, бас бичдэг. Энэ олон жилийн хугацаанд таныг авилгалаа өгч авалцж явах үед таны арганд чинь ороогүй. Өөрөөр хэлбэл мөнгнөөс татгалзаж исэн хүн байсан уу? Байсан. Гэхдээ нэг тийм нэг зөрүүд нөхөр таарч байсан надад. Ямар? Би тэр нөхөр төлөхгүй юу? За миний ажил энэ ажлыг бүтээгээд өгчхөө. Энэ ажлыг бүтээгээд өгчих юм бол би чамд 3 өрөө байр 5-ыг ойлгосноо? 5-ыг авчих хэмжээний мөнгө өгье гэж амласан байхгүй юу? Хүүх яас их мөнгө өгч. Гэ тэгсэн нөгөө гажиг нөхөр чи зөрдөг. За. Тэгтээ би зөвшөөрүүлсэн. Яаж зөвшөөрүүлсэн? Гэхдээ ингэсэн байгууллагын дарагтай нь яриад бүх ажилчдын эмнэлгийн үзлэгт хамруулад. Нөгөө нэг зөрөөд байсан нөхрөөс чинь сэтгцийн өвчтэй гэсэн онош гаргуулад авчиж байгаа юм чинь. Тэгээд эцэст яасан тэр хүн сэтгцийн өвчтэй хүн чинь төрийн албан тушаалд ажиллаж болохгүй. Тэгээд нөгөө нэг зөрүүд нөхөр чинь байрчгүй, мөнгөчгүй, ажилчгүй л үлдсэн байхгүй юу? Хаяа нэг ийм гажиг гарав таарна шүү дээ. Гэтэ зохицуулнаа. Тэр нээлттэй юм бэ. Татгшаага ер нь чимээлдэг үү? Үгүй би ер нь их нээлттэй хүн. Одоо нээлттэй л байхгүй л ажил явахгүй шүү дээ, тийм биз дээ. За энэ бол зүгээр миний машины цуглуулганы зүгээр нэгэн хэсэг. Би ч BMW сонирхдаг байхгүй юу? Яагаад заавалч BMW гэж? Яг BMW ч хурд хүчний гайхам шиг сонирхолтой шүү дээ. Тэгэл та одоо амралтынхаа өдрүүдээр энийгээ солиод унаад авах уу те? Үгүй би чи машин унж чаддгүй шүү дээ, айгаад байт. Югс тэгээ яа дээ тэр? Яах вэ? Ер нь нүдний байсгалаа шүү дээ. Ингээл орж ирээд нэг үе ингээл хараал байж ах чинь их ажтайхан байхгүй юу? Яг ингээл он хуучрахлаар хүнд өгчт юм дөө иршигтэй яах вэ? Энэ машин зшин яриад яах вэ? Ер нь бол амьдрал гоё шүү дээ. Одоо энэс өөр зөндөө ярих юм байна шүү дээ. Биш нийн үгүй хэлэхэд амтуунд бити яриараа. Зүгээр надад бол мөнгө байна. Боловсрал байдгүй. За тэр яах вэ? Тастай санах юм шүү. За амьдрал бол гоё шүү дээ. Ингийн. Хөл ийшээ өөр би чамд одоо тракторын цуглуулга үзүүлье заяа. За. Аль болох олон хүмүүстэй нээлттэй харьцах шаардлагатай байдаг. Тэгэл одоо байнгын инээмсэгэлтэй. Одоо жишээлбэл хүнтэй ярихад яриаг нь ойлгоогүй байсан ч ойлгосон юм шиг инээгээ шугаад авах хэрэгтэй. За одоо дургүй үржсэн ч гэсэн утлаа магт. Ойлгосноо? Магт. Во. Энэ ч л яг авилгач хүний зан чанар, баримтлах гол шугам шүү дээ. Хамтран ажиллагч Lonz Boutique
Компьютерын ажлагч Данс шопинг центр. Миний бодлоор их олон хүнд аз жаргал бэлгэлдэг энэ шинэ жилийн баяр бол хамгийн сайхан баяр гэж би боддгийг. Олон ч хүн бас тэгж боддог байх гэж бодож байна. Тэгэхээр та энэ шинэ жилийн баярыг ер нь хэрхэн яаж тэмдэглэж өнгөрүүлдэг юм бэ? Тэмдэглэнэ. Ер нь ингээд манай авилгачдын холбооны шинэ жил чинь нөгөөдөр байхгүй юу? Бид нар бол одоо харилцагчтай бүгдийг өртсөн байгаа. Одоо манай гол харилцагчид маань байдсан шүү дээ. Ер нь манай холбооныхоо 2017 онд үйл ажиллагаагаа өшөө их жигдрүүлж, өшөө их томруулж тийм ээ. 21 аймагт салбараа нээж ажилтна гэсэн тийм төлөвлөгөөтэй ажиллаж эхэлж байгаа. Тэр байтугай бид нар одоо дэлхийн давцанд гарна гэж мөрөөдөж байна шүү дээ. Бид эрх ашиг хамгаалахын тулд авилгачдад бид нар нэгдмээр байна. Одоо цаг үе тийг шаардаж байна. Хүн болгон дуртай үгээр доромжиж гутааж байна шүү дээ. Төрж сургалсан хулгайж, худалч, авилгачдыг илрүүлэх бүлэгч гэх шиг. Ёстой нэрэ. Одоо авилгачдын эсрэг хамтдаа тэмцэе. Бид тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх юм бэ гэх шиг. Гэхдээ энэ арай хитэрч байна. Энэ хэдийгээр ардчсан нийгэм боловч хэрээс хитэрч байна шүү дээ. Гэхдээ та нар бодлоо. Энэ манай авилгачдын цаана хичнээн олон гэр бүл үр хүүхэд тэжээгдэж байдаг гэж та нар санаж байна. Одоо тэгэл авилгатайгаа тэмцэе гэж орилоод байх юм. Эннийхээ оронд та нар утаатайгаа байлдаач. Ер нь хэр шүтлэгтэй хүн бэ? Би ганцхан юм шүтдэг. Эхнэрээ. Ойлгосноо. Би ханаа шүтдэг. Чи бодлоо. Би одоо өдний олон жил унж босож одоо энэ их адармаатай амьдралыг туулж ирэхэд миний хан чи миний дэргэд миний ард зогсож намайг унахад одоо түшиж одоо тийм ээ хурцалж одоо хайрлаж хүндэтгэж одоо ганцхан надаар одоо ертөнцийг харж явлаа шүү. Одоо би ханаа шүү. Ер нь бол одоо энэ бүсгүй хүний л арын шин юм да. Тийм бүсгүйчүүд бид чинь одоо эр нөхрөө унахад нь түшилцэж босгоно. Одоо бас хамаагүй сагах үед нь дарж өгөх ёстой. Тий. Энэ бол бүсгүй хүний л ухаан юм. Яг наадах чинь. Яг л манай эхнэр хэлж байгаа юм шиг. Үнэхээр гайхалтай эмэгтэй манай эхнэр бол. Ер нь бид хоёр хоорондоо муудалцдаггүй шүү дээ. Би чи 3 хээг баримтлана. 3 хээ гэдэг нь юу гэсэн үг юм? Яг нь нэгдүгээрт хизээ хэлэх вэ? Хоёрдугаарт хідэн үг хэлэх вэ? Гуравдугаарт хэрхэн яаж хэлэх вэ гэдэг. Энэ 3 зарчмыг баримтлсан байхад гэр бүл хоорондоо нэг их маргаад байхгүй баха. Бас бодвоштай л юм бэ. Манай хүн их айхтар хүн шүү дээ. Одоо бид нар баг залуу байсан юм да. Нэг том даргын төрсөн өдөр болохгүй л. Одоо мөнгө байдаг. Тэгэл гэртээ одоо толгой сал авчлаа л одоо яаж даа гэж хэвтчихсэн чил. Манай хэлж шүү. Бос. Гарыг. Гэхдээ би ч одоо юу гэх юм. Одоо дагаал гарч байгаа юм чинь. Тэгсэн чинь чи боддоо. Дүүгэхээр ороод будаатай аяг 2-ыг. Заахихаараа ороод будаатай халбах 2-ыг. Одоо ичээхээр ороод будаатай 5-ыг 2-ыг. Аав ээжийнхээ ороод будаатай гүц. Гэх мэтлээ ингээл цуглуулад яваад л байсан. Тэгээд орой 5 цаг гэхэд одоо 5 хүний иж бүрдэл будаатай ком. Надаа өгч байгаа юм чи. Маа дарагдаа өг. Энэ бол одоо байхалт бүсгүй хүний л ухаан юм да. Миний ханы гүйлгөө ухааныг бол ямар ч эмхтэй хүн гүйцэхгүй. Зүрийг бол дотроо тэгж боддог шүү. Гайхалтай. Үрийн золмон шиг гэрэлтсэн үзэгслэн онгор минь үр ханийн заяа түшээд үүд өргсөн хайрын тэнгэр минь нарны хорвоо аргагүй амраг минь насны хан чамдан би хайртай. Монгол тулхны нэгэн ирхэн. Олон ярианы үзүр сэжүүрээс би бодлоо. Хүн гэдэг амьтан мөнх биш. Та өхлөөс айдгүй. Зүрх чинь цохилгоо болж, судсаар чинь цусгүй хэм байгаад мөнгө тоолдог гар чинь хөшөж, авилгалаа өгч авалцаж чадахгүй болно гэж та боддог уу? Би хэсгинтэйгээ төрсөн. Ямар сайнтай зөөлийн залтай амтэн зүүдийн хүртэл хуурах вэ гэхдээ миний дээр эсхийн үн зүхвдээ. Араас нь битгий шиншээ. Чамтай чамгүй ата таван тэнгэр алдаа оноог нь ширтэж байгаа. Олиггүй муу үйл хийсний төлөө оддын өмнөөс хожим гисхэх юм шүү намайг. За
том зоригтой хүн жижиг чулуунд өдөрдгөө юм аа. Монгол тулхтны нэгэн их. Зарим хүн бол ингээд шууд анхныхаа уулзалтаар дайралтанд орчиж байгаа. Зарим хүн бол хэцүү шүү дээ. Бүр одоо нэг хүн биедээ одоо яг нэрийг хэлчихье. Ган төмөр гэдэг нь бусдыг хэлэхгүй би. Бас хүн юм чинь тийм ба. Тэр нөхөр бол одоо яасан? 5 жил намайг араасаа хөөлгсөн шүү дээ. Орохгүй шүү дээ. Бүр нэг хүүхдийн би том охиныг би их сургууль төгсгсөн. 4 жил би юу төлбөр мөлбөрийн төлөөл яваад байсан. Нөгөө хүн ч байгаа л байсан тийм ээ. Одоо манай хань мэдэн дээ одоо манай хань мэдэн. Оройдоо би тэр ярьдаг тэр хүнийг ярьдаг. Тэгээ би харин санаанд нөгөө хүний хүүхдийнх нь найзынх нь тэр охиных нь найзын амаа сонсчихгүй юу. Тэрний охин нэг тийм гадаадын нэг хамтлагт их дуртай гэдэг. Хонхны баяр дээр нь тэр хамтлагийг авчраал дуулуулсан. Маргааш өглөө нь мань хүн чинь миний өмнө өвдөг сохирсон шүү дээ. Өө за тэгээд л өөрсдийнхээ арганд оруулах. Гэхдээ ийм л нарийн шинжлэх ухаан байд. Би тэгэхээр болоогүй. Эн чинь бол нарийн шинжлэх ухаан бүр аюултай. Эн чинь хэрэг аргийн хүний хийдэг ажил биш. Энд чи бүр шүн зүүдлэл ган төмрөө гэж ойлж бас чирч намайг айлгаад. Тийм шүү дээ нэр. Энэ өөрөөсөө өдрийн бодол ширээ зүйд болсон. Дэлгүүр мэлгүүрт орно худалдаг чинь ганц хурууж харагдаад байгаа юм чи шүү дээ нэр. Болоо шүү дээ нэр. Нэг тэргээрээ өвчлөх юм бол хараа. Нэг биелгээд чи үгээдэг үстэй. Зорьсон зорилгоос ухарч болохгүй. Бүр чин сэтгэлээ зориул гэж. Бид нар хандамөр гэдэг үнээр өвчсөн шүү дээ. 5 жил, бүтэн 5 жил. Боддоо хүний амьдрал богинох шүү дээ. Тэгэхэд 5 жил ганц хүний гэдэг чинь би бас болоогүй гоц. Болоогүй. Чинь бол нарийн шинжлэх ухаан шүү. Агаарч муу янз юм байна да. Одоо та тамхиттай байхаа хайжээд. Уг нь татахгүй бол бүр сайхан байна шүү дээ. Хүү лавга ахыг тамхи татахгүйгээр яг төсөөлөөч. Лавга аха. Та одоо ингэхэд надтай ерөөсөө юм ярихгүй маа. Чамтай үг солих нь битгий хэл. Харц солилцох гэхлээр оюун нэмийн чавтганд тортог суучих гэдэг. Мондог биш шүү. Нэр гоё л шүү. Энэ хаанаас надад гардаг үгүй. Мань бол энэ яваанаас нь дотроо бодно гэж ингэж хэлж чадахгүй. Тусгай төрдөг охоо ийм бас. Тий төрмөл бүх гэдэг шиг. Манай энэ чи их өнгөрөө. За тэгээ нэг өнгөрөх юм бол дийлдэхгүй шүү дээ. Яг сэтгэл нь цагаан цайлга затсан гэдгийг үзүүлнэ шүү дээ. Одоо тэгээд их өнгөрөөд байвал аягүй бол энэ нэвтрүүлэг дуусах та нэг алтааяга өвөртлүүлнэ энэ. Авал гэж хэлнэ. Үгүй уучлаарай би ийм дэстэ дург. Сарахгүй. Энэ үн чи надад их дург байгаа шүү дээ. Энэ бичлэг яваагүй ч дээ. Яваагүй юу? За энийг хасчаарай заяа. Энэ орохгүй ч дээ энэ хэсэг бол. Ярихгүй юм гэж бас байна. Тэр ч бас хэмжээ хийцгаараа бид нар байна. Мань бол ер нь бол энэ бусдынхаа донд бол жижиг чавхаг байхгүй юу? Тийм үү. Манай амар хүнд гарууд биш шүү дээ. Таны ч одоо хамгийн том нь гэл. Би нохоо шүү дээ. Нэр буруу хойш. Чиний ухаан хөрөхгүй заяа. Бахархаад байгаа юм биш шүү дээ. Тийм ээ. Яг монголчууд бол авах гэхийн хоноор л ойлгоно биз. За сайхан сэтгэл сэргэнэ. Сайхан тамхи чи. Битээ өнгөрөөд ингээ өнгөрөхөөр энэ чинь бити. Өнгөрчтэй болтой чи. За яах вэ? Энд ч юм уу штэ чи. Яах вэ? Энэ бас нэвтрүүлэгт орж байна. Бас сайхан улсууд юм ярьсан чи нэг дотор уулж ираад энэ хүн надад их дург байгаа. Чи битээ л та энэ ингээ Хүүе зүгээр үү сайхан. Хэд алчуур авдраа цацаа энэ алчуур өгөө энэ одоо ингээ өвчгнөөд чи чинь эрүүл мэнд чинь муу гэж хэлээд нь штэ би. Нүрийг арчихгүй бол манайхаа зогсооч миний өвтөд. Яг ер нь татъя гэж бодоод байсан. Тийм үү? Бидний урилгыг хүлээн авч хүрэлцсэн ирж илэн далангүй хөөрөлдсөн танд баярлалаа. Би бол хүн болгоны гэрч биш. Он цагийн гэрч. Өөрөө чинь залуу халуун наснаас өдийг хүртэл авилгал гэдэг энэ үзэгдийн том төлөөлөл байсныг мэдхийм. Бид хин нэгнийг буруутгах гэсэнгөө. Бас хин нэгнийг магтах гэсэнгөө. Авч хийхээ ухаанаар мэрэгэн үзэгчд минь болгоогоорой. Би хотыг дээрээс нь харах дуртай. Энэ хотод болж байгаа бүх үйл явдлын сүлжээ миний гарт мэдрэгдэж байна. Энэ хот бол миний хот. Сайн
байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчдээ. X comment нэвтрүүлгийн баярын тусгай дугаар ийхүү эхлэхэд бэлэн болсон байна. Тэргүй яг X comment нэвтрүүлгээр та бүхэндээ Facebook, Twitter, Yahoo Messenger зэрсэн хамгийн шилдэг, хамгийн сонин садан гэсэн болгоныг төвөрчлөн өргөдөг үлээ. Тэгвэл одоо X comment-ийн ураг хэлчихэд өнөөдрийнхөө мэдлэгээ эхлэх үү? За тэгээ. X comment-д нэгдэцгээе. За ингээд X comment нэвтрүүлгийнхаа хамгийн эхний бичлэгийг хүргэж хийж байна. Хамгийн эхний бичлэг юу гэхээр зөргөө зарим нэгэн байгууллагуудын харилцааны тал дээр хүмүүс нэлийн шүүмжилтэй ханддаг болчих. Энэ юу гэхээр энэ бичлэгийг манад нэг залуу явуулсан байгаа л да. Энэ залуугийн бие нүвдсэн байгаа. Бие нүвдэхдээ улсын эмнэлэг, хувийн эмнэлэг хоёуланг орн орсон байгаа. Ингээ хамгийн эхлээд хувийн эмнэлгээр ороход нь хэрхэн яаж өгтөж авч, хэрхэн яаж үйлчлэгийг яг одоо энэ бичлэгээс хүлээн авч сонирхцгаая. За таны нэр хэм бэ? Төрбатын барах уу? Ямар гоё нэртэй юм бэ? За та яг зөв газар ирсэн байна. Хоёлаа 118 дугаар дугаард очиж үйлчлүүлнэ. Ноён барах уу та ийшээ суугаарай. Намайг ноён гэсэн үү? Тэгэлгүй яхав. Юу ийшээ суудгийг яаж байгаа вэ? Та ийшээ суунгууд би таныг тарианы өрөөлөө хөргөж өгөх хэрэгтэй. Заавч ийшээ суух хэрэгтэй юм уу? За. Тэгвэл сууй. Хүүе, барах хаа сайн байна уу? Сайн химбэ вич чав таньдгүй. Яа н одоо би хүн андуураад байдаг сандгүй баларсан юм болж байна. Өө эн чин юу вэ штэ манай байрны ганагийн дүү юу? Шээ. Вэжгэр одоо хүн таньгаа байцаа. Чи нөө юу вэ штэ? Манай доотлын долоогийн вэдэс Биш та өөр хүнтэй андуураад энэ барах байхаа. Би нэмлэгийн сувлагч нагаамаа. Сайн байна уу та? Та нар тэгэл хэлчихгүй хүний толгой эргүүлээд байх юм. Та кофе уух уу, жуус уух уу? Би юм ууцсан зүгээр. Баярлалаа. Маш их баярлалаа. Хэрэгтэй бол надад хэлээрээ. За тэгэлээ. Намайг дуудаарай. За баярлалаа. Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа танд баярлалаа. За баярлалаа. Таныг чинь ноён барах уу гэсэн баха? Тийм ээ. Танад орж ирснээс хойш бараг л ноён болчихлоо шүү дээ. Олноос онцгой. Түмнээс төгөлдөр наран гэрэлт түмэн наст барах уу таны энэ өдрийн амар маланг айлтгая. За. Одоо бүр богд хаан боллоо. Тэгэхээр ноён барах уу? Би танд манай эмнэлэгт өнөө өглөөхөн шинэ хийсэн А витаминыг одоо хийх гэж байна. За. Тэгэхээр ноён барах уу? Шинэ зүү шприц задлах гэж байна. Та анхааралтай хараарай. За. Тийм ээ. Шинэ юм байна. За тэгэхээр ноён барах уу? Би одоо тариа хийхийн өмнө таны гарыг ариутгаж спирттэй хөвөнгөөр арчих хэрэгтэй байгаа. За. Гэхдээ би таныг бохир заваан гэж бол хэлээгүй шүү дээ ноён барах уу? Зүгээрээ би ч устаасан дорцсон цэвэрхэн. Надаа жоохон үүд мэн спирттэй хүн жоохон хүйтэн байж магадгүй. Гэхдээ би таныг дааруулъя гэж бодоогүй шүү дээ ноён барах уу? Ямар сүртэй бэ та? Ийм дараад ахад бол энэ жил өвлчихгүй байлгүй та. Чат хийчихгүй байлгүй. Тай тоснэр мэдээж юм. Одоо арьс махны завсраар 100 орхож байгаа учраас жоохон өвдөж магадгүй дээ ноён барах уу? За баяжаарай. Харин би өөртөө наадахнаас чи айдгийн шүү. Уучлаарай. Багын ил тийм тариа хэлж чаддгүй хөхтөөс. Сөгч тавна. За баяжаарай. Барханы шараарай. Айготогоо. Ханогоо Яах гэдэг нэ хөө. Ич зүгээр үстэй. Сайн дарж гараа та. Яа ч вэ? Тариагаа хийчлээ. Тариа хийц юм уу? Тариагаа хийцээ. Би сая ёстой анзаарсангүй шүү дээ. Ингээд даруулчих. Хич танаа энэ дээр ирж тариа хийлгээд байгаа юм шүү. Манай эмнэлэгч одоо тариа хийлгэхээс айдаг хүмүүс одоо бас тусгай үйлчлэгээ гаргацсан байхгүй юу? Саяны хүүхч намайг сатааруулаад байгаа юм байна шүү дээ. Ёстой. Энэ чинь амар юм бэ нөө. Ирээ танаа дээр тариулаад байвал амар юм шүү. За тэгээд би сэтгэлний тэгш бэлэг оюун нь хурц юу сансан 9 цагаан өслөн сэтгэлчлэн бүтэж явах болдог бай ноён барах уу. За баярлаа. Ерөө дотор шиг Абэн за тоглосон шүү. Ноён барах уу? Та 1000 том наслах болдог бай. За одоо хоон жигийг боллоо. За баярлаа. За баярлаа ноён барах. Танд эрүүлэг хийх үсэ. За баярлаа. 100 наслаарай. За баярлаа чи. За. Хүй. Мэдөө. Би цүрэ хаанаа ит. Урдиш байгаа. За. Та ийшээ сууч. Би таны нойл руу хөргөд өгье. Би цүрэ хүртэл энийг өрөө. Тэгэлгүй яах вэ? Багхгүй юм чи манай эмнэлгийн үйлчлэгээ шүү дээ. Сайн байна уу? Яна. Цойлоо мэдээ. Сэнийг барах уу гэдгөө. Тийм ээ. Та би залсан гэсэн үү тийм ээ? Тэгсэн. Хаа ч юм бэ? Би нойл хариуцсан үйлчлэгч байгаамаа. За та бас намайг мэдчихэж байгаа юм уу? Үгүй яг нойл цэвэрхэн болсон. Та орж би зэлсэн үү? Гайхалтай билэг юм аа. Баярлалаа. Хүй. Хоёр яцаг оръё.
Та орж яа. Би орох ёстой маа. Энэ би тань орж таны онжигч ярьчих ёстой маа. Юу гэсэн юм бэ? Үгүй энэ миний ажлын үүргээ би заавал асчих ёстой. Би өөрөө ганцаар орчлоо. Үгүй би ганцаар орчлоо. За хувийн имлэг бол ингэж л үйлчлээд байгаа. За тэгвэл төд бодлого манаас л улсын имлэг хийгдсэн байгаа. За. Тэгт нь яаж үйлчлэгийг харах уу? Таажлаа. Хүү хэмчээ. Нөгөө миний шинжилгээний хариу яасан бол өнөөдөр гарна гэдэг чийсэ. Гайгүй та. Оо. Эмчээ нөгөө шинжилгээний хариу гарсан болоо. Юу асуугаад байгаа тэрдээс хариулах гав энэ төр. За ли. Нашаашаа хогч арчаад ах чи гуц муцаа өргөд өгчөөч дээ. Миний өмнөөс өвдсөн юм шиг тэгэл ялхаагаар сууч тий. Өрөг наахаа. Цэвэрлээд. Али, хоёр натаа бэлтжээ. Зүгээр хог шахаад хараад аваараа. Үу та бос яах гэдэг юм бэ хөөе. Мэд яагаад юм хөөе. Зүгээр. Үу та бойлтоо энэ ч одоо. Над өвчтөө хүмүүсөө ингэж босгож төвөг удаад яах гэсэн юм бэ? Чи юу хүний ажил заагаад байгаа юм чи? Ажил заах гэж. Би өчтөр энд нэг юм асгацсан гэдээ би танд хэлсэн шүү дээ. Энийг арчаагүй шүү дээ. Энийг цэвэрлэлтэй та. Чиний наагуурхай чинь цэвэрлэхгүй ээ. Яагаад? Чи хил амтай залуу гэсэн. Хэл амтай гэж уучлаарай. Би зүгээр л энэ газар хөвж байгаа энэ хүмүүсийг нэг ортоо болгоод өгөөч л гэж хэлсэн шүү дээ. Чи надад юу яриад байгаа юм чи? Чи тэр төрцөлтөө хэлэхгүй юу чи? Эмнэлэг барьж өгөхгүй юм чи бид нар яах юм? Сайхан хэллээ норжоо. Стауны шүү энэ. Бид нар төрцөлтөө дуурахгүй өөрөдөө хэл дуурай. Хүүе. Норжоо. Шал угааж нэг зүгээр услаа ичж байгаа байхгүй юу? Жавцагч зүгээр үү та? Зүгээр. Энэ бокс хонгийн гэртээ аваач идээд идэв юм уу чи? Ма. Юу вэ? Татга байр. Яах юм бэ? Татга шахаад судсаа бомболог. Хэм би юу? Хүү тэгээ би бомболох уу? Өөртөө судсыг өөртөө бомбологын хүмүн. За байж байгаа. Хөөе. Жавцагч наа чи хэзээний тариа вэ? Надад он сор өдрийг харуулаарай. За чамд л хор шахаад алчуу гэжтэй хүмүнэ. Энэ хар. За харсан дээр хоо басан. Хувийн имлэгт ингээ харуулдаг юм байлээ. Тэр нь бас зөв байх гэж би бодож байгаа юм. Хувийн имлэг гэх юм. Үгүй тэндээ очоо хөвтэйчтэй эсвэл. Уучлаарай. Би тэгж хэлээгүй шүү дээ. За байж байгаа. Жавцагч. За уучлаарай. Би өстө тарианаас амар айдаг байхгүй да. Багын хилт юм байсан. Та намайг нэг сатаар болох уу? Хөө би юу? За. Жавцагч яа. За. Али. Яачва. За зүгээр. Үе. Ано. За шахара. Хүү жавцагч. Яасан минийхөө? Жавцагч. За. Эцэг надад очтоо. За. Чимээгүй ажлыг сонсогдохгүй байна. Ано. Яа та нэрээс тоо. Аав ирсэн үү? За. Жавцагч энийг шахалтай. За одоо очтоо. За эзэн яваад чи. Жавцагч таач одоо энийг тарьчаад тэгээд юу яадаг баг. Уцаар ярихгүй давхар гэж уцаар яриад ёо. Аавал гэжтэй чамайг л даалчаа гэжтэй. Энэ Маа. За. Энийг одоо гэнэ удаан бариараа мэдөө. За. Маа их чи энийг яа. Жавцагч нөгөө шээсний шинжилгээний хариу яасан байх гэсэн үү? Тэр чинь нэрийг чинь мартсан байлаа шүү дээ. Юу яасан шүү? Энэ жагаа та нарын хоорондоо солигдсон байлаа шүү. Өө тийм. Маргааш ахаад өгнө шүү заяа. За. Нар гарна хөөхтүүд минь. Хизээ нэгэн цагт сайхан имлэгтэй болоод амар сайхандаа жаргана. За энэ бол үзэгчтэй. Энэ бол ихтэй зөвхөн үйлчлэгийнхээ тал дээр бид нар юм ярьж байгаа юм шүү. Тэрнээс бид бүхний эрүүл мэндийн энхийн мананд байдаг эмч, совилогч, үйлчлэгч, асарч нарынхаа чадварын хувь дээр нь бид нар юм яриаг юм шүү. Тэгэлгүй яах вэ? За. Дараагийн имлэгийн хүргэе. Дараагийн имлэг юу вэ гэхээр зөргөө. Дээр үд ийм гоё үг байсан шүү дээ. Мал дагвал ам досноо гэдэг сайхан үг өгдөг гэсэн. Одоо тэгвэл орчин үед энэ үг маань нам дагвал яадаг болсныг яг одоо бүгдээ энэ имлэгээс хүлээн авч үзье. Хүй. Ах зүгээр үү яасан бэ? Өвөө энэ дээгүүр харж байгаа нөхөд уучлаа. Та чи намайг татаараа энийг хайрцаг дээр зогсоход
100% хөдлөл ойчих гэдэг шүү. Харин тийм байна. Би таныг одоо татах юм байдгүй яах баха. За нэг арга бодолтой. Юу яа уцтах уу таны гэрлүү чи уцтах уу? Таны нөхөдрөө чи Гоо уцтах юу нэг ихэд тэр нь аль намын хүн бай. уу? Би ч одоо хамтаа зүтгэж хаан шиг амьдрын намын хүн байна. Оо за тэгвэл боли доо боли. Та аль намын хүн юм? Оо би ч одоо дэлхийн дайтай сэтгэж дээвэр тустай амьдрий намын хүн байна шүү дээ. Оо тийм үү. Тэгвэл саяч нэг үе явсан л да. Гэсэн чинь нөгөө хүр дэргүүлэх боломж намайхаа явж байлаа. Явгүй. За баярлалаа. Хойлоо ч гэсэн игээ салсан дээр хээндээ хал палгүй. За. Заах тэгэд намынхаа хүмүүсийг эрдэл хүлээжтэй. Амжилт. Чи юу их тавлж байна? Айгаа. Хэмбэ ой. Аваа би нэг нөхөд унцсан байна эмээ. Би нэрээ хэлж болохгүй байна. Намынхаа өдөрдох зөвлөлтөө зөвшөлдөж байж нэрээ хэлэхгүйгээ шийднэ эмээ намайг. Чавас юу бутнаа дагантэ бүр байрцсан байна да яадаг үлээ энэ одоо надаас өөр хүн алга одоо чамааги чи яайда хүмүүн. Чи энийг хүүхэнийг үзүүрээс нь барайда хүмүүн. Загаан ди чи тэр мөн тархахтай я борхом. За тэгээд маань тататоогаараа я горги чаа. Ухаа миний хурц үстээрээ миний хурц. Аваа чи. Банана удчихэн үү чи? Аймаа би 10 цаг болж тэгээд нэг татаад гаргачих амтгүй удсангүй юу чамайг. үгүй чи дантаа өөр намын улсууд явах юм. Үгүй тэгээ өөр намын хүнээр гаргачих тийм хэцүү байна уу хүмүүн? Үгүй чи болохгүй шүү дээ эмээ юу ярьж байгаа бэ? Аймаа. Яаж байгаа бэ та? Эмээ гаргаж чадахгүй хүмүүн. Үгүй яагаад вэ? Яагаад гэвэл эмээ нам босаа миний хүү. Аймаа. Гарсаггүй шүү. Цаад идчихэж байгаа зү. Тэгэхээр яшээ те. Дээрид бид нар сайхан хэлдэг байсан тийм ээ. Мал дагвал ам тосноо гэдэг сайхан үг чинь одоо нам дагвал ам тосноо болчлоо. Наа чи бүр эсрэгээрээ намдаг бол бүр баларч тохиолдол байгаа юм шүү. Яг тийм боостой. За зэрэг дараагийн бичлэг юу вэ? Дараагийн бичлэг юм байна. Амьдрал дөрвийн янз бүрийн байна л да. Зөв нь буруутан болчдөг. Буруутан зөвтөн болчдөг. Тэгээ алийнхын зөв бурууг нь мэдэхгүй бас үе байна. Шудраг бус гэсэн үг тийм ээ. Тэгээ саяхан нийслэлийн нэг шүүх хурал болсон байгаа. Энэ шүүх хурал дээр шийдвэр нь маш сонирхолтой гарсан нэг шүүх хурал байгаа. Энийг үзхөө. За тэгээ энэ бичлэгийг үзчихэд эргээд уцгаая. Тухайн үед яг юу болсон талаар би түүхэнд ярь та. За би өөрөө тамирч хүн л дээ. Тэр өглөө би бэлтгэлээ хийгээд байрныхаа доогоор гүйжсэн чинь энэ нөхөр балкон дээрээс хой чи зогсчоо даа гэд ихгүй юу? Тэнгүүд нь хэн би юу гэд тэгсэн чинь яахыгийн зургал миний өөдөө дээрээс одоо хөргөж хидж унагсан. Миний энэ хуруу хугарсан, гар хугарсан хүзүү бэртэлтэй байна. Би бол үнэхээр гомдолтой байна шүү гэж. За таны гомдлыг авсан та 50 сууж. Одоо бид шүүх хэлцэх болно. Сэжигтэн нанжтын он та босхгүй юу? Тухайд та яагаад энэ хүн лөө хөргөж хидэх болсноо би түүхэн тайлбарлаа. Би ер нь томилтоор байна. Ийшээ хөдөө гадаа явдаг хүн. Тэгээ тэр нэг өдөр би томилтоор гэртээ ирсэн чинь хаалга цааштай. Тэгээрээс хаалга онгоолохгүй, догшоод онгоолохгүй байгаа. Тэгээ сонсоод байсан дотор нь хүмүүс бижигнээд гүйлдээд байгаа надад бол анзаарчихсан, сонсогдсон. Тэгээ би ерөөсөө сэжиглээд хаалга эвдэж шахуу гэртээ орсон. Орсон чинь манай ихнэр манай хүн одоо нүцгэн, чармаа нүцгэн гэртээ байж байгаа байхгүй юу? Тэгээд гэр бол ундуу сундуу ингээд юм хөглөрцөн. За тэгээд нэг хоёр виноны бокал тавьсан. Бас нэг тийм армантгийн шинж тавьсан байгаа байхгүй юу? Тэгээд би мэдсэн. За энд бас нэг хүн байна гэдгийг би ойлгосон. Тэгээд каунтер үзсэн байхгүй. Тэгэхээр би нэг юм ойлгохгүй юу? Энэ ерөөсө тагтаар буугаад зугтсан байна гэдэг. Тэгээд тагтан дээр очиод харсан чинь энэ нөхөр тагтаас доошоо буугаад зугтж байгаа маягт яг байж байгаа байхгүй юу? Тэгэхээр би ойр хав байсан юм барьж аваад шидсэн. Тэгсэн тэр нь харин хөргөшөл тарахгүй юу? Тэг юм ийм болсон тий. За та сууж. Эрг одон ч та босхгүй юу? За тухайн үед яг юу болсон талаар би түүхэнд ярь та. Нүцгэн байсан ч гэх шиг. Хүнийг бас нэг ингэж хамаагүй гүтгэж болохгүй хаа. Яг үнэндээ тухайн үед би өрөөсөө хөлөндөө дүрсийхөө угалцсан л байсан. Өрөөсөн хөлөндөө дүрсийхөө угалцсан гэвэл бас энийг нүцгэн гэж хэлж болохгүй л дээ. Нүцгэвтер гэдэг онлын үднэс бол. За тэгээд цааш нь ярь та. Ер нь анаа хүн банк хөдөө гадаа явдаг л да. Тэгээ эрэхтэн жоохон романтик байг бодцсон л миний буруу болчихжээ. Тэгээ дотор пижигнэт байсан ч гэх шиг. Яг үндэ бол бас орж ирэл бөө юм болчихлоо гэж би дотор юм зохицуулаад гүгэд байгаа байхгүй юу? Танаа нөхөр чи ингээд үе хөдөө томилтоор явдаг уу? Оо банк. Банк гэдэг чи одоо сард бол одоо нэг 4-5 удаа явдаг гэж ойлгож болох уу? Тэгж ойлгож болно. Тэр үед нь та бол гэртээ ганцаар байдаг уу? Би тийч ганцаар. Бас хэн нэгэнтэй гэртээ хамтдаа байхансан гэж боддог уу? Бодно. Маш их хүсдэг гэж ойлгож болох уу? Тэгж ойлгож байна.
Ойлгомжтой. Таны утасны дугаар хэд вэ? Юу? 99 За цааш нь үргэлжлүүлээ. За тэгэхээр энэ бүгдийг хөндлөнгөөс харсан бид бүхэнд нэг гэрч байгаа. За гэрч хүрлэхүү та босхгүй юу? Тухайн үед та хаана юу хийж байсан бэ? Тухайн үед би хөрөгчөнд байсан. Уучлаарай юу гинэ та дахиад хэлэхгүй. Би юу л да хөрөгчний засварч л да. Тэгээ миний одоо ажилчин засварын ажилчин ихэвчлэн шүн дөлөөр явагддаг. Энэ удаа ч гэсэн иргэн одон жимгийн дуудлагаар бол би шөнийн 2 цаг 30 минут нь эдний дуудлагаар ирчээд хөргөгч засварын ажиллаараа ирсэн. За тэгээ засварын ажил ийд явагдаад ерөнхийдөө төгсгөлөгийн шатанд явж байхад бол тийм ээ хаалга хүчтэй балбаж эхэлсэн. За тэгээд би ажиглаж явтлаа ингээд хаалга нээгдээд тийм намхан нуруутай бакту биетэй хүн орж ирээд тэгээд энэ үед бол би бол хөрөгчин дотроо орж одоо хааж тэнд одоо засварын ажил хийх нь зүйтэй юм а гэсэн тийм бодол төрсөн л дөө. Уучлаарай хөрөгчин дотор тантай хин хамт байсан? Хөрөгчин дотор бол надтай одоо нэг 2 ширхэг төмөс, 2 өндөг, помидор бид хэд л байсан да. Та ямар шоу байдалтай байсан? Ямар байдалтай яах вэ? Бид хэд одоо биенээ нэг хөөрхөн ажигласан байдалтай одоо өндгийг би хараад, өндөг намайг хараад одоо биднийг тэр помидор харах жишээний их хөвгөлтэй шүү дээ. Гадна талд ямар нэгэн дуу чимээ сонсогдсон уу? Тэр мөн навшиг олно. За олцсон байх юм бол алднаа гэсэн тийм амар хоолой сонсогдсон. Тэгээд эмэгтэй хүний яана болооч гэсэн тийм чимээ бол сонсогдож байсан. Яагаад гэвэл та хэд хөрөгчин дотор байсан тийм үү? Тий. Тэгээд яагаад бол би хөрөгчин дотор тийм. Ойлгомжтой. Тэгээд та хэдийг өргөсөн үү? Тий. Тэгээд ер нь бол бид нарыг бол ингээд бид өргөгдөөд одоо жингүүдлийн байдалд орсон юм байна тий. Энэ жингүүдлийн байдалд урд өмнө орж ирсэн үү? Би урд нь орж байсан. Юу одоо бас нэг овцны шкафтай 2 удаа, төмбөшгтэй 2 удаа тэр утгыг саний штэ. Мөнгөний цэгтэй хүртэл орж ирсэн штэ. За тэгэл та газардсан байх нь тийм үү? Тий, тэгээд газардаад одоо манай хөрөгчний хаалга дэлгэгдээд бид хэд ингээд цувралдаад өнгөрөлдөд гараад ирэхэд бол энэ залуу зогсож ирсэн. За энэ залуу ямар хөө байдалтай байсан? Найсан, уур савсан, одоо бухимдсан, одоо тийм байдалтай их сэжигтэй байсан. За ойлгомжтой. Бүгд босцгоо. За, шүүх шийдвэр та. Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд бусдын төрөмгөнд хамаагүй хурж, эвдэлж, хохирол учруулсан. За мөн гэр бүл өөмөлсөн. Зөв зүгээр ажиллаа хийж явсан хөрөх засварчны ажлыг хийлгэлгүй удаа дараа сэтгэл санааны гүн хямрал цочролд оруулсан учраас иргэн Батхуйгийн бэлэг дэмбрэлт жил 6 сарын тэнсэн харгалзах мөн 4 сая 300 мянган төгрөгийн мөнгөн торгуул оногдуулсугаа. Шүүх хурал хаалаа. За баярлалаа. X community бичлэгүүд маань үзэгч та бүхэнд бас таалагдж байгаа хаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр энэ бичлэгийг хойлоо үзье. Энэ юуны талаар вэ гэхээр ямар ч хүнд хэцүү ойлголтыг ямар ч муу сурагчдад янзын сайн ойлгуулж чаддаг нэг гайхалтай багш байна. За. Тэгэхээр хоёлаа энэ багшийн заах арга барилыг энэ бичлэгээс үзсгээ тэхүү. За тэгээ. За миний хүүгийн нэр юм бэлээ? Намайг Бархуу гэдэг. Бархуу. Тэгэхээр хүн бас оноос нэр байдаг тийм үү? Тий. Миний хүүгийн оноос нэр юм бэлээ? Юу лээ? Хаста мэдхгүй. Над байхгүй хаа. Ер нь байхгүй. Бархуу гэдэг чинь оноос нэр байхгүй. Шам оноож өгсөн нэр Бархуу. Тийм миний хөө. Тийм байхгүй юу миний хөө? Ойлголоо багш. Жишээлбэл Монгол улсын одоогийн ерөнхийлөгч юм бэ гэж. За би нэг гадуур гараж ороод байдаггүй болохоор хүн амтанд уулздаг болохоор сайн мэдэхгүй байна. Аргагүй. Ийм хүнд асуулт хүүхд мэдэхгүй байх нь аргагүй шүү дээ. Зааж өгөх нь миний үүрэг. Яагаад гэвэл би оны шилдэг багш шүү дээ тийм ээ. Тий. Монголчууд эртээр үеэс том дэлтэй хүүхдийг юу гэж хэлдэг вэ миний хөө? Том дэлтэй хүүхд. Өөр өгшөө бочин өөр. Нилээ 2-3 ширхэг том дэлтэй хүүхд. Буруу арга хэрэглэж байгаа багш тийм ээ. Өөр аргаар нэг үзье. Ийм сар шиг хэлбэртэй ямар үсэг байдаг вэ? Ис үсэг. Дунд зураас ороод ирэхлээрээ. Үсэг үү? Үсгэр хэлсэн ямаргүй байна? Үсгэр хэлсэн нэртэй том дэлтэй хүүхд. Биш минь хөө. Биш ч төгч маш төгч. Үсгэрс ямар? Ээжийн том дэлтэй хүүхд. Ээжийн том дэлтэй хүүхэд гэж ээжийн том дэлтэй хүүхэд гэж ерөнхийдөө Монгол байхгүй шүү дээ миний хөө тийм ээ. Тэгвэл төгч. Маш төгч. Элбэг. Элбэг дэлтэй хүүхэд. Ямар дэлээ? Элбэг дэл. Тэрийг эхний үгийг нав. Элбэг. Миний хөө шилтэй хоол иддэг шүү дээ. Шилтэй хоол идэхдээ нэг гартаа ингээд халбаг барьдаг нөгөө гартаа юу ярьж иддэг үү миний хөө? Талах. Элбэг талах чи Монгол улсын ерөнхийлж байдаг үү миний хөө? Байхгүй тийм үү? Байхгүй тийм. Талхны нөгөөт ийм бамгар цагаан ийм манту. Тийштэй элбэг манту.
элбэг мантуу гэж ерөөхдөө байхгүй шүү дээ миний хөө. Тийм бай. Тийм үү? Байхгүй тийм ээ миний хөө. Байхгүй тийм. Тэгтээ маш их төгсөж байна. Мантуу юугаар сэтгэвдээ миний хөө. Мантого. Оо тий. Мантог дамбооли. Болчин элбэг дамбооли гэж ерөөхдөө байхгүй миний хөө. Тийм. Юу хийхлээр ийм мантуу гэдэг шүү дээ. Мантуу нэг нөгөө чиний ярих гэдэг юм шиг шахчих. Ийм том болчихдог шүү дээ. Нөгөө эдэд аваад юу шахтуудээ. Дорооч. Элбэг дорооч. Во элбэг дорооч. Маш зүгтэй. Тэрийг нь хоёрын байрын салж та миний хөө. Дорж. Во Монгол улсын ерөнхийлөгч. Элбэг дорж. Во элбэг дорж. Тийш дээр нэг ийм мэдгүй санаач. Во зүгээр мэдгүй яж болно. Мэдгүй юм одоо мэдэж байгаа хгүй. Тийм ээ. Би оны шилдэг багш шүү дээ. За миний хөө. Нэр юм билээ? Оо, надаас айх хэрэг байхгүй шүү дээ, тийм ээ. Би ганц төмөр багш биш учраас би хүүхдэд хичээл заадаг болохоос ш зоддог багш биш шүү дээ, тийм ээ. За, уул усанд бас оноос нэр байдаг, тийм үү? Оноо? Тий. Одоо жишээлбэл 3-4 хороолоос гандан руу явах замд, тийм үү? Замын урд талд гандангаас хойш та нэг юм уул шиг юм юу гэдэг үү миний хөө? Аваасан шороо? Өөр хөлбөр байна миний хөө? Амар их шороо. Миний хөө айгаад бүр төөрчлөө. Өөр аргаар үзээдэг үү? Ганц төмөрөөш өчтөр сургууль дээр яатсан явж ялаа? Архиуцсан байсан. Архиуцсан. Өшөө яатсан явж ялаа та нар ярьж ирсэн? Бөөлжсөн байсан. Бөөлжсөн юм та нар хүүшээ энэ ганц төмөрөөш яатсан явж штэ гэж яриад байлаа. Тасарсан явж штэ гэсэн. Оо, тэрийг эхний 3 үсгийг ав. Тас. Оо, ганц төмөр тас тийм үү? Ганц төмөрөөш гэдэг хичээл дээр юм заагаад яж амнаас нэг эвгүй өнөр өнөртэй та нар аманда юу цацчаас амрагуу юу цацчаас дандаа ярьдаг үлээ та нар. Гаага. Оо, нэг үлээ? Тасга. Оо, ганц төмөрөөш гэдэг хамрнаа нустаа ингээд гэж сонир хичээлээ заадаг тийм та нар энэ багш одоо нусаа яачаасаа гэдэг үлээ миний хөө та нар. Залхичаасаа. Аа, миний хөө тэгж болохгүй шүү. Дотрошлуулах биш. Гадаршлуулахыг юу гэдэг үлээ миний хөө? Нийчээсээ. Эхний 3 үсгийг аваад нийл үлээ? Тасганы. Оо, тасганы. Ганц төмөрөш өчтөрөө согтуу дорж манаа чи барьж очи ямар гарвэ гэдэг да. Ах гарвэ. Оо, тэрнээс өмнө яг цохих юм юу гэлээ? Аваа гарвэ. Тэнийг эхний үгийн ав. Аваа. Нэг юу дээ? Тасганы аваа. Во, тасганы аваа шүү дээ, тийм ээ? Сайн байна миний хөө. Ухаантай байна. Онц. Миний хөө чин зэрэг гэдэг баха? Тийм багшаа. Тэгэхээр чин зэрэг уран зохиол бас оноос нэр байдаг, тийм үү? Дэлхийн хамгийн шилдэг мөрдөн байцааг шимбэлээ. Мэдгүй шүү. Оо, мэдгүй гэж байна. Багш нь мэдвэл тийм ээ? Би оны шилдэг багш юм чинь. Тийм. Ганц төмөрөш чамд ямар нүртэй хог гэдэг үү дандаа? Ширлэн нүртэй. Оо, тэрийг ихний 4 үсэг нав. Ширл. Оо, ширл. Та баасан гариг болгоо танаа чин зэрэг харин да өнөөдөр баасан гаригтай. Арай яа май гэдэг үү тийм ээ? Диско чидгээд мессежээр ямар хариу өгдөг үү миний хөө? Yes. Нэг ширлэс гэдэг нэр байхгүй шүү дээ тийм ээ? Yes-ийн нөгөө тал нь юу лээ? Ог нийлүүлээд Sherlock. Оо, Sherlock. Ганц төмөр багш хичээл заагаад гал гараа өргөхдөө сугаас нэг эвгүй өнөр өнөртэй ямар өнөр өндөө хөхдүүд дээ? Холмос. Оо усгийн оогоор сольчихдоо. Холмос. Тийм ээ нийлүүлээд Sherlock Holmes. Оо, Sherlock Holmes. Тийм ээ. Би оны шилдэг багш шүү дээ. Баярлаа. Ийм бид багш байгаад байгаа юм да. Янзын зааж байгаа заа. Тэгэхээр саний бэлгийг үзлээ. Надад нэг зүйл бодлоо. Хөөрхийн багшийн ажил нь улсынх, өргөмжлөн байгуулгын, гавьяа шагналын шав нарийнх нь, авсан цал нь өр хөвгтүүдийнх нь, алдаан зөвхөн өөрийнх нь байх юм да гэж. За ингээ та бүхэнд хүргэж байгаа X comment төлөвлөгийн удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Эрхэм үзэгч та бүхэн хэн нэгний ад жаргалын зурж өгөх харандаан биш юм а гэхэд өөдгөр хүнгийн үргэх баллуур нь болж яваарай. Дараагийн дугаар хүртэл түр баярлалаа үзэгчтэй. Сабасано эрхэм хүндэт үзэгчтэй. Эрхэм хүндэт үзэгчтэй. Боловсрол сул телевиз X продакшн хамтын бүтээл 80 сая оны төвлөрийн шинжилгээ мэйсэрүүлсэн тусгай дугаар үзэгчтэй өгүүлбэр бид боллоо. Эрхэм үзэгчтэй 80 сая оны төвлөрийн шинжилгээ мэйсэрүүлсэн тусгай дугаарын ивент тэтгэгчээр Барсит кофе оролцож байна. Баяр хүргэе. Одоо бүгд хамтдаа нэвтрүүлэгт оролцогчдоо өгтөж авцгаая. Нэвтрүүлгийн
оролцогчоор зэвсэг хүчний дугаар ангийн байдагч Азия Томгийн нар оролцож байна. Баяр хүргэе. Сайн байцгаана уу? Баярлалаа. Амраа гэрээ. Юуны өмнө бидний урилгыг авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Бас танд ч бас баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Түргэнэл итгэл шүрнө үг гэж болгосон болов? Болно. Зүгээрээ гэж хэлчихсэн. За баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийг асуултын асуухын өмнө сэдв сонгодог ёстой байгаа. Та хоёрыг дэлгэцийн зүгэн хаалт хандуулахыг хүсэж байна. Гэмт хэрэг уул уурхай гэсэн сэдв байна. Нөхөр генерал элтгэхийг зөвшөөрнө үү? За элтэг. Гэмт хэргийг сонгоё. Байлдагч адья. Яагаад вүлээ? Нөхөр генерал элтгэхийг зөвшөөрнө үү? Элтэг. Хойлонгоос нь уул уурхай хол. Байлдагч адья. Би нэрч тийм баг шүү тийм ээ. Баахан тоо баримт гараад ирүүч балрын шүү. За ингээд бид хоёр гэмт хэрэг гэдэг сэдвийг сонголоо. За тэгэхээр эрхэм мэнд үзэгчтэй хоёр оролцогч маань гэмт хэрэг гэсэн сэдв сонглоо. Нэгдүгээр дэлгэц нүүр нүдгүй гадаар шуурч байгаа өрөө. Хоёрдугаар дэлгэц буу барьсан алуурчинтай өрөө. Гуравдугаар дэлгэц 3 жил юу ч идээгүй арслантай өрөө. Дөрөвдүгээр дэлгэц хөдөлгөл юм бол бөмбөг дэлбэрэх секси цасан охидтой өрөө. Одоо бүгдээрээ асуултаа хамтдаа харцгаая. Цаазлуулахаар болсон нэгэн гэмт хэрэгтэнд 4 өрөө бэлтгэжээ. Аль өрөөнд орвол гэмт хэрэгтэнд илүү ашигтай байх вэ? Цаг явлаа. нөхөр генерал элтгэхийг зөвшөөрнө үү? Элтэг. Засан огтойрог сонгоё гэж бодож байна. Байлдагч адья. Чи яагаад тэгж бодож байна? Цаг явж байгаа. Нөхөр генерал элтгэхийг зөвшөөрнө үү? Элтэг. Яг сайн мэдэхгүй байна. Гэтэ тэр нь засан огтойрын дээр хаа. Байлдагч адья. Чамд өөр ямар нэгэн хувилбар байна уу? Цаг яваад байгаа. Мөнгө байршуулаарай. Нөхөр генерал элтгэхийг зөвшөөрнө үү? Элтэг. Засан огноос өөр боломж байхгүй. Байлдагч адья. Би байлдагч адья сонсож байна. Тэр өрөөнд чинь дэлбэр бөмбөг байгаа биш үү? Нөхөр генерал элтгэхийг зөвшөөрнө үү? Элтэг. Би бөмбөгийг зогсуулнаа. Хоёулаа засан огноос. За ямар нэг үйл хийхгүй цаг дуусгаад байна. За байлдагч адья. Чи ямар нэг юм хийгээд хөдлөөстэй чи энэ мөнгө зөнгө тараагаад ингэж цаг дуусгах гээд байна шүү дээ. Цаг яваад байгаа. Нөхөр генерал элтгэхийг зөвшөөрнө үү? Элтэг. Мөнгөд байрлуулах зөвшөөрнө үү? Өстөд байх юм а чи байлдагч адья чи хөдлөөстэй чи хөдлөөч. Мэдлээ нөхөр байлдагч. За байлдагч за чи ямар нэг цаг яваад байгаа. Байршуулсан чухал. Хуваагаад. Өш байлдагч адья. Мэдлээ нөхөр байлдагч. Тэвгүй мө дэн за. Ийш байлгаа нөхөр байлдагч. Ийш байх тасаах найдвартай байлдагч. Нөхөр генерал элтгэхийг зөвшөөрнө үү? Элтэг. Наад хариулт чинь зөв юм уу? Мэдчихнэ байлдагч зөв. За За ингээд цаг яваад байгаа. Туслаа. За гэлзээ цаг дуусчихвээ. зөв бичтэй. Зөв байлдагч. Өөр энэ Бүгээс нөө байлдагч. За нөхөр генерал би танд итгэж байна шүү. Генерал би танд итгэж байна шүү. нөхөр байлдагч. Биш юу юм. Цаг дуустаа. За. Хоёр оролцогч маань дөрөвдөх хариулт буюу хөдөлгөл юм бол бөмбөг дэлбэрэх секси цасан охидтой өрөө гэсэн хариултыг сонгож 80 сая төгрөгийг байршуулсан байна. Одоо бүгдээрээ хамтдаа асуултын зөв хариултыг харцгаая. Генерал энэ буу барьсан алуурчинтай өрөө өдрөгдөгч та нарт ойрхон байгаагүй юу? Гэхдээ би бол одоо бодсон юм аа энэ залуу хүний тарих илүү ажиллах болов гэж би бодоод энэ хүндээ гол найдлагаа тавьчлаа шүү дээ. Тэгээд одоо эргэлзээл зогсож байна. Ер нь бол яг нэг нөгөө хэлэхэд бол сайн мэд. Нөхөр генерал элтгэхийг зөвшөөрнө үү? Элтэг. Найдлага хүлээлтсэнд баярлалаа. За одоо ингээд харна да найдлага. Асуултын хариулт. Буруу байлаа. Зөв хариулт 3 жил юу ч идээгүй арслантай өрөө зөв хариулт байсан юм байна. Байлдагч адья. Зүч эк. Ахад. Ойш. Эргэм өнөд үзэгчтэй 80 сая унт нэвтрүүлгийн 1-р үе өндөрлж байна. Хэсэг хугацааны дараагаар эргээд уулзцгаая. Эрхэм өнөд үзэгчтэй 80 сая унт нэвтрүүлгийн шинэ жилийн баяр зориулсан тусгай дугаар үргэлжилж байна. Ингээд дараагийн оролцогчтой хамтдаа өгч явцгаая. Нэвтрүүлгийн энэ удаагийн оролцогчоор Чанцал Дарима 2 эмээгийн урьж оролцуулж байгаа маа. Хамтдаа халуулагчдаар өгч явцгаая. Сайн байна уу та? сайн. Хүүгээ. Чи сайн уу хүүгээ? Сайхан үлж байна уу та? Сайхан үлж гэнэ миний хүү. Сайхан. Хүүе Дарима.
Энэ хөтлөгч хүүгийн ам хангалзаад юу гээд байна? Үгүй энэ хүү чи битэрийг сайн байна уу гэдэг нэ. Аа? Энэ хүү чи битэрийг сайн байна уу гэд байна. Юу гээд байгаа юм бэ чи? Юу сонсогдохгүй байна? Оо энэ чанцалч чи одоо хайшаа юм бэ? Жихнийхээ сонсголын аппаратаа гэртээ орхисон юм уу энэ? Хайшаа чи чинь. Эмээгийн чихэн бас хатуу юм байна. Сонсохгүй юу сонсохгүй тагштай энэ одоо. Энэ хариуцлагагүй юм бай чи одоо энэ 80 сая ийм том ажиллагаан дээр аппаратаа орхичтон байдаг. Миний чигэндээ хийгээ сонсоод байгаа энэ хүү чи битэрийг сайн байна уу гэдэг наа. Сайн байна уу гэдэг. За сайн байна уу миний хүү? Хоёр эмээгийнх нь битингээ данг сайн байгаа. За. Тэгээд сая эмээ яах вэ? Нөгөө нэг мөнгөнөрийн ботх дээр жигнийхээ аппаратыг марчиж. Ингээ найзтай загнуудаа сууж байна одоо. Чи одоо юу гэдэг наа? Гээ чи битэрийн битингээ сайн байгаа гэж би энэ хөтлөгч хүү цаа хэллээ. Аа? Оо альумаа. Гэ би чи битэрийн битингээ сайн байгаа гэж би сая энэ хүү хэллээ гэдэг баг чинь. За сайн миний хөө сайн. За тэгэхээр хоёр эмээ. Нэвтрүүлэг эхлэхийн өмнө асуултын сэдвийг сонгох хэрэгтэй юм аа. Тэгээ бүгдээр хамтдаа сэдвээ сонгоцгоё. За тгий. Энэ хүү юу гээд байна? Энэ за чи дууга ийшээ хар. Битээ олон юм яриад чи. Өөрөө аппарат авчирахгүй байж энэ одоо ерөөсөө. Одоо бүгдээр хамтдаа сэдвээ сонгоцгоё. Нийслэл хот шинжлэх ухаан гэсэн хоёр сэдв байна. Аль сэдвийг сонгох вэ? За алийг сонгох вэ хөө энэ чанцлаа? Энэ алийг сонгох вэ чанцлаа? Энэ одоо нийслэлийн сонгоцсон дээр бахаад энэ шинжлэх ухаан гэж юм ороод ирв чи бит хоёр одоо шинжлэх ухаан дээр юугаа мэдгэвдэ энэ чинь аа? Үгүй чи юугээ өөдөөс амаа хангалзуулаад чаг шиг ярилдаа надад сонсогдохгүй байж тээ. Энэ нэг энэ аппаратыг миний аппаратыг юу гээд байгаа юм бэ? Энэ мэддгээр нийслэлээ сонгочвол яадаг юм бэ? Энэ шинжлэх ухаан гэж гарч ирээд байна штэ. Тэгдэггүй яад юм бэ? Нийслэлээ сонгоё. Нийслэлээ мэдгүй хүн гэж юу байдیں۔ Тийм үстэй. За хоёр эмээ маань ямар ч байсан нийслэл хот шинжлэх ухаан гэсэн хоёр сэдвээс нийслэл хот гэдгийг сонгож авлаа. Нэгдүгээр дэлгэц Баян зүрхийн товчоо 22-ын товчоо. Хоёрдугаар дэлгэц Багшийн дэд арт кино театрын автобусны буудал. Гуравдугаар дэлгэц Зочид буудал. Дөрөвдүгээр дэлгэц Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улс гэсэн хариултууд байна. За дайр юм аамын. Ямар ч байсан чи битэрийн мэддэг юмнууд гараад ирсэн шүү. Гээ чи битэрийн мэддэг юмнууд дэлгэцэн дээр гараад ирлээ гэж байна. Юу гээл хүн загнаад байгаа юм уу? Яагаад байгаа юм бэ? Нүүр ам нь одоо. Юу нэ? Чи битэрийн мэддэг юмнууд дэлгэцэн дээр гараад ирлээ гэж байна. Тийм бай. Тэглээ хүүгээ. Дугавай. За хоёр эмээ одоо асуултаа бүгдээрээ сонсцгоё. Дэлгэцийн зүг анхаарлаа хандуулна та. Ийшээ хар. Олон юм ярилгүй ийшээр аппарат авчирахгүй байж чи одоо. Миний үгэнд орооч. Асуулт Улаанбаатарын хоёр талд юу байдаг вэ? Цаг явлаа. Энэ хүү юу гээд байна хөөе? Энэ Баян зүрхийн тавчаа 22-ын тавчаа чи ерөөсөө Улаанбаатарын хотын хоёр тал байдаг шүү дээ чи одоо ерөөсөө. Энэ Улаанбаатарын хоёр тал Баян зүрхийн тавчаа. Юу гээд байгаа юм бэ? Чи энэ Баян зүрхийн тавчаа 22-ын тавчаа нэгдүгээр асуултанд зөв хариулт. Гүү. Энэ хоёрдугаар асуултанд зөв юм шиг байна. Би энэ юу яа? Бүх мөнгө хоёрдугаар асуултан дээр тавьчих. Цаг яваад байна штэ. Чи юугаас авчаал ингэж байгаа юм бэ чи? Цаг явж байгаа юм ээ. Автобусны буудлын зөв бахаа гэж. Ажив чи. Юу гэдэг байгаа юм бэ? Автобусны буудлын зөв гэж би бодчих. Бүх мөнгө хоёрдаа энэ дээр тавь. За мөнгө байршуулаарай хоёр эмээ. Энэ юу гэж энэ байх юм бэ? Энд чинь хоёр талны нэгдүгээр хариулт зөв гэж би чамд хэлээд байна шүү дээ чи одоо. Юу гэдэг байгаа юм бэ чи? Чи яасан? Чи аппарат авчихгүй яасан дээ? За хоёр эмээ хугацаа багуулсан байгаа мөнгө байршуулаарай. Багцсан биш. Юу яриад байгаа юм бэ чи? Би хоёрдугаар асуултын зөв гэж байна. Чи юу гэдэг юм бэ? Би юу чансахгүй чи одоо. Буудын сонгоё хоёлаа бүх мөнгө буудал дээр тавь минут. За хугацаа маш багуулсан байгаа анхаараарай. Тавих юм бэ чи одоо. Энэ тавчаа мовчон зүгээр байдаг юм биш үү? Чи ер нь аппарат авчихгүй яасан бэ чи? Ер нь би чамд аппарат өгөх ёстой ч юм уу? За мөнгө байршуулаарай хоёр эмээ. Өөдөө самаа хангацуулаад цаг шиг ярьдаа би юу ч сонсохгүй байна. Энэс илүү чам яаж ярих чи одоо? Яасан чавгансан бэ чи? Аппарат авчихгүй яасан? Цаг дуустаа. Харамсалтай байна. Энэ юу гэдэг юм бэ? Мөнгө байршуул чаддгүй цаг дуусчлаа гэж байна. Хотлоо энэ цаг нь дууссан уу? Энэ чамтай ойлголцох гэж ядсаар байдлын хамаг цаг нь явчлаа штэ чи одоо ерөөсөө. Юу гээд байгаа юм бэ чи? Хамаг дүлийг одол чи. Аппарат авчихгүй яасан юм уу дүлий мэд чи? Дүлий чиг шиг чи өөрөө харин мэдлэггүй. Таныг мэдв. Чи одоо хайш юм бэ? Миний яриг сонсоод байгаа юм уу? За бас сонсхийг нь сонсноо би хөөе.
Хүйри чи энэ яста муухай чавганцсан шүү чи. Хэрэггүй юм бол сонсоод хэрэгтэй юм дээр сонсохгүй илгээ хийж исэн чи. Яв нүд. За. Яв. Хүүгээд байгаа бэ чи? Энэ яста бүр нэг энэ яв нүдний булаан яв. За яв. Ууны нэг 80 сая авсан болоо чи гэдэг хүчтэй гэрэлтэй тэтгэврийн хоёрт насаараа хийдэг байхгүй хоол шилдэг чи. Хүүгээд аман гад устдаа байдсан бэ? Цааш шиг ярьдаа. Бидний олон нэрээд чи сонсож тавирсаа гэж яано энэ одоо ерөөсөө. За 2 эмээ маань нэвтрүүлэгт өргөдөө хөрөлцөж ирээд харамсалтай 1 минутын хугацаанд мөнгөөч түлхэж амжсангүй одоо ингээд нэвтрүүлгээс хасагдж байна. 80 сая унаас нэвтрүүлгийн дараагийн зочдоор эргэж уулзцгаая. Эрхэм мөндөд үзэгчдээ 80 сая унаас нэвтрүүлгийн шинэ жилийн баяр зориулсан тусгай дугаар үргэлжилж байна. Ингээд дараагийн оролцогчтой хамтдаа өгдөж явцгаая. Гэрэл судлаач Наран Туяа. Сэмэнэ тань дараа мэндүргийн. Улс төрийн томч Ган Тулаг. Гантархаа араа мэндүргийн. Сэмэнэ. Бай компани захирал Базар садын Шаргал сайхан хамтдаа өгдөж явцгаая. Сэмэнэ жаха. Хоёр оролцогч нэвтрүүлгийг үргэлжлүүлнэ. Харин нэг оролцогч маань сэлгээний судалд суух хэрэгтэй байгаа. Та гурав хэн сэлгээний судалд суух гэж байна? За, хоёр эр хүний хөндлөд би сууя. За баярлалаа, таныг сэлгээний судалдаа суухыг хүрж байна. Хоёр оролцогч амжилтсан. За баярлалаа. Телевиз үзэгчдтэй хандж бас шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Багад төлөөлөд хамгийн түрүүнд гарч ирсэнтэй баяртай шүү. Сэдвээ сонгоцгоё. Хүн ба нийгэм, техник, технологи гэсэн хоёр сэдв байна. За тэгээд одоо би бас энэ ганцлагуудтай хамт зогсож байгаагийн үүднээс энэ хүнийг бас хүндлээд сэдвийн сонгуулийг гэж бодож байна. Надад бол ямар ч хамаагүй шүү дээ. Би бол алиж мэдх юм чи. За би бол одоо бодож байна. Одоо би хүн нийгмийг сонговол одоо бидэнд бол арай ойрхон болов уу гэж бодож байна. Учир юундаа гэвэл учир нь хамаагүй зүгээр хүн нийгмийг сонгочих юм. Тэгээд цааш нь гэлцүүл хийдэг. За хоёр оролцогч маань хүн ба нийгэм гэсэн сэдв сонгож авлаа. Одоо бүгд хамтдаа дэлгэцийн зүг анхаарлаа хандуулцгаая. Шатгуун түгээгч хүн, боксчин, Дональд Трамп, өвлийн өвгөн гэсэн хариултууд байгаа. За ингээд бүгд хамтдаа асуултаа харцгаая. Ямар хүн авах дургүй, өгөх дуртай байдаг вэ? Цаг явлаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч энэхүү Дональд Трампыг гэж би бодож байна. Учир юундаа гэвэл Америкийн нэгдсэн улсын бүх цаг үеийн ерөнхийлөгч дундаас энэхүү Дональд Трамп анх удаан ерөнхийлөгчийн цалингаас татгалзаж чадсан. Тэгээ яг юу гэж хэлэх гээд байгаа ерөнхийлөгчийг сонгох гээд байгаа юм яах вэ? Хорийн ганц ерөнхийлөгч юм аа. Цаг явж байгаа та мөнгө байршуулсан. Би бол одоо энэ хүнийг гэж бодоод мөн үүнтэйгүр бас нэгэн зүйлийг одоо ингэж онцлон тэмдэглэхэд бол за тэгээ хурдан хэлэлдээ яах гээд байгаа юм. Түүний үзэгсэнд гэргий бол одоо итгүүдийн нүүрэнд бол нүцгэн зургааг анхуулсан Америкийн нэгдсэн улсын анхны тэргүүн гатгтай болоод байгаа маа. За цаг явж байгаа та хоёр мөнгө байршуулах хэрэгтэй. Бодлого. Энд эрдээсөө шүү дээ. Тэр шалтан нүцгэн хөөхөн сэтгүүлийн нүүрэн дээр гарна уу магнуу бид нар падгүй шүү дээ. Энд зүгээр хараа асуултаа ойлгож гин үү? Хэн өгөх дуртай юм бэ гэж асуугаад байх чинь шалтан хөөхөн ярьдаг. Би бол өвлийн өвгнийг сонгож. За цаг дуусах мэдээд өгч байна. Мөнгө байршуулна та хоёр. Би бол олон долоо өгөхгүй зүгээр өвлийн өвгнийг л сонгож байна. Энэ ойлгомжтой шүү дээ. Цаг дуустаа. Ер нь та хоёрын хувьд анх удаа нэвтрүүлэгт хамт орж байна уу? Анх удаа. Тий. Би бол одоо улс төрийн тоомч хүн юм. Базар садын жаргал сайхан бол одоо улс төрч мөн Монголын их томоохон бизнесмен хүн юм аа. Тэгээд ийм учраас би тэр бол одоо хамт нэг нэвтрүүлэгт ороод байх боломж бололцоо бол тун
хомос байдаг Ер нь бол зүгээр хамт ордгоо л гэсэн санаа шүү дээ. Гэлцүүл идэх үү. За одоо ингээд зөв хариултыг бүгдээ хамтдаа үлээж авцгаая. Орд мэдээ унгаах юм байвал унгаагаад тэгээд гэлцүүл л дээ. Эд чинь нэг цаг үедээ л ингээл энэ чинь яг сонгуулийн хариу сонсож байгаа юм шиг бас донслуулаад байна. За. Хоёр орцогч дөрөвт хариулт буюу өвлийн өвгөн гэсэн хариултыг сонголоо. Зөв байлаа. Амжилттай асуултанд хариулж 80 сая төгрөгийг өөрсдөө нь авч үлдэх чадлаа. Баяр хүргэе. За баярлалаа. Эрхэм мөндөд үзэгчдээ нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Нэвтрүүлгийн дараачийн үеийг гэр бүл судлаач Наран Туяа, Боин компани захирал Базар садын жаргал сайхнаар үргэлжлүүлнэ. Ингээд Наран Туяагч танд амжилтсан. За баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсан явдал ингээд жаргал сайхан бит хоёр гэр бүл гэдэг сэдвийг авъя. Наран Туяа, сэдвүүн гарч ирээгүй байна. Оо. Хоёр одоо бүгдээрээ дэлгэцийн зүг анхаарал хандуулъя. Сэдвээ сонгоцгоё. Гэр бүл газар зүй гэсэн сэдв байна. За тийм ээ, энэ гэр бүл гэдэг бол үнэхээр одоо Монгол улсын төдийгүй дэлхийн нийтийн амин чухал асуудлын нэг. Улс орон хөгжинө гэдэг бол гэр бүл хөгжихийг л хэлдэг. Тий. Тэгээд гэр бүл судлалыг авсан дээр баха. Тэгэхгүй амны уншлаг болсон энэ сэдвийг авахгүй л дараа нь би толгойг болох чи бэлдээ тий. Нэргэж шүнээр. За ингээд хоёр оролцогч маань гэр бүл гэсэн сэдв сонгож авлаа. Одоо ингээд та бүхнийг дэлгэцийн зүг анхаарал хандуулахыг урьж байна. Нэгдүгээр дэлгэц Магчин мангас. Хоёрдугаар дэлгэц Тэнийг мангас. Гуравдугаар дэлгэц Өнчин мангас. Дөрөвдүгээр дэлгэц Өлөн мангас гэсэн дөрвөн хариулт байна. Одоо бүгдээрээ асуултыг хамтдаа харцгаая. Их хүү мангас байв. Хүү мангас их мангасыгаан идчихжээ. Тэр ямар мангас болох вэ? Өөрөөр хэлэх юм бол хүү мангас ямар мангас болох вэ гэсэн үг. Цаг явлаа. Одоо ямар муухай мангас хүү вэ? Ер нь бол мэдээж хөөх яа мангас нь гадуур дотор ус энэ амьдтайгаа тижээх гэл одоо хоол ундэгэл явж байгаа ах л да. Энд чи яг хуу ер нь мангасаар жишээ аваад байгаа болохоос биш манай нийгмийн л асуудал байна. Тий. Одоо энэ хүүхдүүд ч одоо бэлэнчлэх вирус гэдэг юм бол маш их газар авч байгаа шүү дээ. Ерөөсөө л дандаа энэ тэр мангас дээр нь тавьчих уу? Энэ ясаа мангас. Наран Туяа хөөе. Чи ч одоо зураг тариад дээгүүр тэгэл эр хүнээ хүндлий хайрлыг гэсэн мөртлөө миний саналыг өдөө сонсохгүй ба. Би бас юм хэлмээр шүү дээ. Тэг яа ястэ ирээсээ сонсъё. Ирээсгийн нэртэйгээр нь эр уртис гिचээч. Би бол өнчин мангасыг сонгож байна. За ястэ. Тгий. Цаг явж байгаа та цагаа зогсооч. Зүгээр цагаа зогсоо. Зогсоогоо цагаа. Зүгээр цуугаа зогсоо. За мөнгө байшгүй. Мөнгө байлгүй. Дараа байлгүй. За ер нь бол 99-ийнхаа үгийг сонсох зүйтэй байх гэж би бодож байна. 99-ийг бол хүндлэх ёстой, 99-ийг бол хайрлах ёстой. Ер нь эмэгтэйчүүд бид бүгдээрээ эрчүүдийг хүндэх ёстой. Би тэгж боддог. За хоёр оролцогч маань 3 дахь хариулт буюу Өнчин мангас гэсэн хариултан дээр 80 сая төгрөгөөр барилуулсан байна. Одоо бүгдээрээ хамтдаа асуултын зөв хариултыг харцгаая. Нарагч та тэгэхээр одоо 20 жил гэр бүл судалж байна тий? Тэгсэн. Монголынхоо нийт сайхан гэр бүлүүдтэй одоо хандаж юу хэлэх вэ? Гэхдээ ер нь бол 60 хүрч ухаараад 61-тэй чад хийсэн дөрөв эртхэн шиг залуу сайхан байгаа дээрээ ухаараад ойлгоод синкрээд залуу сайхан амьдарч байгаа гэр бүлүүдээр үлгэр жишээгээд гэрэлгээгээ татуулаад урагшаа алхах зүйтэй гэж би боддог. Ер нь би хэлдэг чи миний хүслэнд ир шүү. Чи миний хүслэнд хань шүү. Чи минь даач хөөрхөн шүү. Яагаад энэ үгийг Монголын олон гэр бүл бие биендээ өдөр болгон хэлж өгч болохгүй гэж. Болно шүү дээ. Хүсвэл болдгоо л байхгүй юу? Ийм сонсон эр хүн ууралдаггүй юм. Ийм үг сонсон эмэгтэй хүн уйлдаггүй юм. Ийм үг сонсон ямар ч хүн ууралдаггүй л байхгүй юу? Ер нь бол бацаад дэлгэд бие биенийг л хайрлаа шүү дээ. За. Хайрлах ёстой байхгүй да. Тэгээд болоо шүү дээ. Тэрийг нэг дэлгэрүүлээл яриад. За энийг хурдлаа. Зөв хариулт 3 дахь дэлгэц буюу Өнчин мангас гэсэн хариулт байлаа. Нөгөө 99-ийг сайн сонсох ёстой гэдэг юм аахгүй юу? Хоёр олцтой баяр хүргэе. Энэ хүчирхэг багц одоо ганцхан асуулт үлдсэн байгаа. Баяр хүргэе таамтаа. Баярлалаа.
Эрхэм өндөд үзэгчдээ 80 сая онол нэвтрүүлгийн шинэ жилийн баяр суурилсан тусгай дугаарын ивент итгэгчээр Барисит кофе оролцож байна. Баяр хүргэе. Харин одоо оролцогчд маань 3 дугаар үе дээрээ хамтдаа гуруулан оролцох ёстой юм аа. Ингээд 3 оролцогчийн сэдвийг бүгдээрээ хамтдаа сонгоцгоё. Оо хөгжим шашин гэсэн сэдв байна. За 3 оролцогчд маань аль сэдвийг сонгох вэ? За би бодохдоо Базар суудын жаргал сайхныг нэг өөрийн гэсэн нэг гарын хамтлагтай гэж олонний салхинаас сонссон байгаа. Иймийн учир дуу хөгжмийг сонгох нь зүйтэй болов уу гэж бодож байна. Би бол ирчүүдэл дагна. Аха. Дуу хөгжмийг сонгоё доо. Дуу хөгжмийг сонгож байна. Дуу хөгжмийг сонгоч. Эрхэм үзэгчдээ 3 оролцогч маань дуу хөгжим гэсэн сэдвийг сонголоо. Одоо та бүхнийг дэлгэцийн зүг анхаарал хандуулахыг урьж байна. 1-р дэлгэц олон сайхан үртэй мөртлөө аав минь даанч дуртай. 2-р дэлгэц Монголоор байгаасай. 3-р дэлгэц юу яасан гинэ? Юугэд байна дүү минь ээ. 4-р дэлгэц чамдаа би хайртай гэж хэллөө. Одоо бүгд хамтдаа асуулт анхаарцгаая. Эдгээр мөртөөс аль нь дуучин Rocket Bay-ийн дуунд гардаг вэ? Цаг явлаа. За энэ бол ойлгомжтой шүү дээ. Энэ 3 дугаар дэлгэцэн мөн байна шүү дээ. Энд чи бодоод ах юм байхгүй. Rocket Bay өшөөнөө G нөгөө хин эдэртэй дуулдаг дуун дээр гардаг. Би та нарт дуулж өгье зөө. Юу яасан юу гинэ? Юу гэд байна дүү минь? Юу гэд байгаа нь мэдэгдэхгүй. Юмгаа чи дуу гинэ гэд дуулдаг байхгүй. За цаг явж байгаа. Одоо мөнгө тавих хэрэгтэй. За миний бодлоор би энэ дууны ертөнцөөс нэлээд их хол хүн. Тийм учраас энэ асуултан дээр өөрийгөө дугаа байсан нь илүү оновчтой гэж бодож байна. Марагч тань юу? Чамдаа би хайртай гэж хэллүү гэд энэ дээр нэг хэдийг тавьчихлаа. Яа сибэ нараа наач дими наач лавг сүрэг дуулсан харанхуй лавгаг дуулсан дуухгүй тий. Надад буцаагаад мөнгө тавьчих надад итгэлдэж чи яс сони. Чи наач өөш хүмүүс ярьдаг байхгүй тий. Энэ дуу чинь бас их өмрө хүний дуу гэд хайртай гэж хэлснээр мартцсан. Энэ монголоор байгаас бол гүн далаач гэжтэй анх тааш дундаг дуусан. Олон сайхан үрдэ мөртөө аамн дуртай гэдэг бол үсэл тачаад дийлэхгүй байгаа аавын тухай дуу юм биш үү? За жагааг юу гэдэг орё. За 3-р хариултыг сонгож байна тийм. Цаг дуустаа. За тэгвэл бүгдээ хамтдаа хэсэг хугацааны дараагаар зөв хариултыг хамтдаа харцгаая. Жагаха. Та хоёрын 3-р хариултан дээр 80 сая төгрөгөө тавьсандаа итгэлтэй байна уу? Итгэлтэй байхгүй яа бэ? Энд чи одоо хилээд ядаад ах юм байхгүй мэдэн штэ. Эний чи мэднэ. Хэрвээ энэ биш бол заяа. Би өөрийнхөө данснаас 40 сая төгрөгийг энэ хоёр төгөөд миний дүүд бас мөнгө хэрэгтэй бол чамд нэмж 80-ыг өгөөд заяа. Тэгээ өөрөө зүгээр чацаг царилаад гэрлүүгээ харъя заяа. Ойлгомжтой. За ингээд бүгд хамтдаа зөв хариултыг харцгаая. Ойлгомжтой шүү. Үнээр гайхалтай. Ууралцгаа соддоо зөвөрөж 80 сая төгрөгийг өөрсдөө үлдээгэр болж байна. Баяртай хүмүүст үзэгчтэй. Боловсрол телевиз X+ продакшн хамтын бүтээт шинэ жилийн баяр суурилсан 80 саяын онол нэвтрүүлгийн энэ дугаар өндөрлөж байна. Үзэгч та бүхэн шинэ жилийнхээ баярыг сайхан тэмдэглээрэй. Арсагчтай баяр хүргэе.